Тархиа өөрчлөлийн хайртай сонсогчдоо баяр наадмын минь төргий. Баяр наадмын амралтаар нь би та бүхэнд бэлэг болгоод харилцааны мэрэгчлэлтэн, биеийн хилэмжийн мэрэгчлэлтэн, хүн судлаач, тархи судлаач Ванесса Ван Эдвардсын нэгэн гайхалтай подкастыг орчуулан дуу оруулж хүргэж байна. Эндээс та бүхэн өөртөө ихтэй байх, харизмтай байх, дотн мэдрэмж төрүүлэх, чадамжтай байх аргад суралцах маш олон түлхүүрүүдийг, дохионуудыг та бүхэнд Ванесса Ван Эдвардс зааж өгсөн. Тэгэхээр хүнтэй зөв харилцаж чаддгүй бол, өөрийгөө зөв илэрхийлж чаддгүй бол, өөртөө ихтэй байж чадахгүй байгаа бол энэ бол та бүхний заавал сонсох подкаст мөн харилцааны асуудалтай байгаа, ойлголцож чадахгүй байгаа хэн бүхэнд үүнийг цааш нь дамжуулаарай гэж хүсье. Хүссэн зүйлээ авахын тулд эсвэл хүмүүсийг өөртөө татахын тулд шүдээ гаргаж инээхэн дээр үү эсвэл гаргахгүй инээхэн дээр үү? Судалгаанаас харахад хүн инээхэд шүд харагдах хэсэг нь чухал биш. Харин хацрын дээд булчингууд ажиллаж нүдний энэ хэсэг инээхэд оролцох нь чухал. Буюу инээж авах үед нүдний эргэн тойронд үрчлээд хэрэгтэй. Инээдэг шүү. Инээх хэрэг нүдэж ах анаад байдаг. Тийм ээ. Үүнийг нүдэрээ инээх гэж нэрлэдэг байгаа юм. Энэ бол бидний хайдаг цорын ганц дохио юм. Шүдээ гаргаж инээх хэсэг нь огт хамаагүй. Таны LinkedIn эсвэл болзооны авторх зурагч нь төвийг сагсан эсвэл инээсэн байх хэрэгтэй. Энэ хоёрын голоорох бол хэрэггүй. Үл ялэг сайхан мишээж болно. Яг л хоёулангийн номын хавц дээрх оруулсан зураг шиг. Гэхдээ хацрын дээрх бултсан ажиллаж байвал ихтгэл үнэмшил төрдөг. Доктор Барбара Вайлд хурамчаар инээж байгаа болон чин сэтгэлээс инээж байгаа хүмүүсийн зургийг харьцуулж үзэхэд чин сэтгэлийн инээмсэл нь халдвар шиг дарахж байсан. Өөрөөр хэлбэл инээж буй хүмүүсийг хараад түүнийг харж байгаа хүмүүс нь илүү аз жаргалтай болоод байсан. Харин хуурамчаар инээмсэглэж байгаа хүмүүсийг хараа сэтгэл хөдлөл нь огт өөрчлөгдөхгүй байсан. Сонирхолтой. Тийм ээ, бид өөрснийгөө илэрхийлэхдээ л анхаардаг. Гэтэл эдгээр маань бусдад нөлөөлж байгааг анзаардаггүй. Үүнээс гадна нэг зүйл намайг нийгмийн харилцаанд илүү эв дүүтэй ороход минь тусалдаг болсон. Би ч угаасаа дотгошоо хүн. Интроверт гэдэг. Тийм ээ, харилцаанаас айдаг, харилцааны тал дээр их их асуудалтай хүн байлаа. Тэгээд энэ судалгааг олж нэгээд маш их тайвширсан. Хэрвээ чамайг өрөөнд байхад хэн нэгэн гадуурх бол Тэр нь юу вэ? жишээ нь нүдээ эргэлдүүлэх ч юм уу, санаа алдах, өөр тийшээ харах, харцаа буруулах, гих мэтчилэн толгоогоо гидээлгэх гэх мэтлэр би чамайг үл тоож гэсэн дохио өгвөл Гараа зөрүүлж тэврэх. бас байж болно, гараа хамхаад. Энэ бол аман бус татгалзлууд байхгүй юу? Хөл бас орох уу? Хөлч гэсэн орно. Бид хөлний тухай дараа нь ярих болно. Гар хөл гээл. Сонирхолтой нь би хүмүүсийн гар хөлийг үргэлж ажилтیں۔ Гар нь халаасандаа байна уу, үгүй юу гэдгийг харах хэрэгтэй гэж танаас олон жилийн өмнө сонсч ирсэн мөлий. За, эргээ сэдвтэ оръё. Тэгэхээр хурал сууж явахдаа энэ хүн над дуртай байна уу, миний яриа таалагдж байна уу гэж бид нэр эргэлздэг штэ. Тэгэхээр татгалзал мэдрэлээ гэсэн ганц л сэтэл орж ирэхэд бидний хүүхэн хараа нарийсаад бидний ажиглалтын хүрээ өсдөг. Илүү өргөн үрээгээр хардаг. Яг үнэ. Шууд утгаараа бидний харах хүрээ томордог. Хүүхэн хараа жижигэрч илүү нарийн орчин тойрно ажиглаж эхэлдэг. Энэ судалгаа миний хувьд яг л гэрэл асаах шиг болсон. Бидний гаргаж буй биеийн хилэмж, дохио бусдын физиологи нөлөөлдөг. Хэрв бид харилцаж байхдаа өөрийгөө гологдож шүүгдэж байгааг мэдэрвэл бидний бие махбод тэр даруй хариу үйлдэл үзүүлнэ. Угаасаа өөртөө итгэж ядаад байж байгаад хэн нэгэн биднийг үл тоосон гадуурхсан дохио өгвөл харах үнцэг нарийсаад өөр хэн надад дургүй байна, хаагуур яаж зүхтах уу гэж гарц гаргалгаа хайж эхэлдэг. Энэ үед адреналин, кортизол гэх мэт стрессийн дааврууд үйлдвэрлэгдэж хүн эрүүлэр сэтгэж чаддаг. Тиймээс л бүхэл бүтэн 7 хоног бэлдсэн ихтгэл чинь хэн нэгний ганц нүдээ эргүүлэх, хөлөө буруу харуулах үйлдэлийг хараад л нурж болдог гэсэн. Тэр үйлдэлийг хараад та хэлэх үгээ март сандарч эхэлдэг штэ. Гэтэл нэг сайн мэдээ байна те. Лос Анжелесийн Калифорни их сургуулийн Мэтью Либерманы олж мэдснээр хүн тэрхүү дохиог нэрлж чадвал тайвширдаг гин. Тэр нүдээ эргэлдүүлчлээ. Тэр залхсандаа санааллаа гэж дотроо тодорхойлох акшнд шууд таны амигдалаа тайвширч эхэлдэг. Үүнийг MRI аппаратаар баталсан байдаг. Судалгаанд оролцогчид нүдээ цагаан нийл гарсан хүмсэг зангидсан ууртай хүний зураг харуулхад энэ хүн айж байгаа юм чинь би бас айх ёстой гэж бие махбод нь ухамсаргүй хариулт үзүүлдэг. Харин тэр зургийг хараад энэ бол зүгээр л айц байна гэж нэрлэх төдийд амигдалаа нь унтраад хүний бие нь хариу үйлдэл үзүүлэхээ болдог.
Маш сонирхолтой. Би хувьдаа л ихэд өөртөө их итгэлийг олох гэж маш их хичээж урт хугацаа зарцуулсан. Эцэст нь миний олж мэдсэн нууц бол хяналт тавих байсан юм. Хэрэг би бусдаас ирж буй дохой зангааг мөн өөрөөсөө гаргаж байгаа үйлдэлийг хийн чадвал бид өөртөө итгэх итгэлд хүрэхэд илүү дөхөн болдог. Бусдын дохиог яаж хянах вэ? Тэднийг нэрлэж тохирох хариу үйлдэлийг үзүүлнэ. Тэгэхээр бусдын үйлдэл хяналт тавьж чадахгүй ч түүнийг хэрхэн хүлээж авч хэрхэн хариулах вэ гэдгийг өөрөө шийднэ гэсэн үг үү? Яг тийм. Нүдээ эргэлдүүлж ч юм уу таагүй дохойг хүлээж авангуудаа өөрийнхөө физиологийг хянж эхэлж гэнэ гэсэн үг. Та хяналтыг гартаа авч за би түүнийг харлаа над руу ингэж гин гэхдээ би түүнийг тоохгүй гэж хэлнэ гэсэн үг. Яг л эмзэг байдлын тухай ярихдаа бид ичгүүр гимжлээ олж мэдэж түүнийг ил гаргаж ярих тусам тийм ч аимшигтай зүйл биш болтогтой адилхан юм. Таны дотор гатсан таныг уйсан зүйл байха байлдаг шүү дээ. Зүгээр л тийм хариу үйлдэл авснаа хүлээмжшөөрөх нь танд маш ихээр тусалж болдог. Тийм нийгмийн харилцаач мөн адил. Өөрт эмзэг сэдвүүдийг хүлээмжшөөрч ил гаргаж ярих нь нийгмийн харилцаа болзоо ажил хэргийн хилцээр айлан дээр ч чухал гэсэн үг. За би сая дургуутсан хоолойны өнгө сонслоо эсвэл би зохины агшилт харлаа гэж анзаарахад л хангалттай. Юу? Зохины агшилтаа нүд татахтай адилхан уу? Тийм ээ. Тийм. Та сая яаж хяндаг вэ гэж асуусан штэ. Яг л ингэж хянана. Zoolander гэж киног мэдхүү. Түүн дээр Blue Steel гэд харц байдаг да. Яг л энэ зохины агшилт. Хэрвээ тань подкастыг сонсож байгаа бол би яг одоо доод зовхоо ялангуй чангалаад уруулгаад цорвоолгож байна гэсэн үг. Тийм байна. Хин нэгэн танд эргэлзэж байгааг илэрхийлэх юм байна. Тийм ээ. Чи яг зөв ойлгосон байна. Тэгэхээр бид айсан үедээ яадаг вэ гэхээр бидний нүд томроод орчин тойрноо илүү өргөн хүрээгээр илүү томоор харахыг хичээдэг гэсэн үг. Харин бид нар ямар нэгэн зүйл дээр анхаарч төвлөрөх үед нүд рүү орох гэрлийг багасгаж нүдээ онойлгодог. Төвлөрж байгаа гэсэн үг. Доод зохио чангалах үед гэрэл бага ороод би тэнд байгаа дүрсийг илүү тод хардаг гэсэн үг. Энэ бол шинжлэх ухаанаар батлагдсан зүйл. Тэгэхээр би нүдээ ингээд илүү онойлгож байгаад камерын тийшээ харах юм бол дүрсийг илүү тод харна. Тийм ч учраас People сэтгүүлийн нэрлсэн хамгийн дур булаам хавтасны залуусын зурагт дээр тэд нэр булчингаасаа гадна нүднийхээ булчинг заавал агшааж нүдээ онилгасан байдаг. Эмэгтэйчүүд ийм харцыг маш дур булаам гэж үздэг. Нээлттэй нүд дур булаам биш гэж үү? Үгүй ингэж харуул гоё байна уу? Гоё биш байгаа зү. Чангалсан зоох илүү дур булаам. Яагаад гэвэл эрэгтэй ч эмэгтэй ч тэр хүмүүс өөрийг нь маш анхааралтай гүн гүнзгий ажиглаж байгаа тийм хамтрагчийг хүсдэг. Нэрэ гэж үгээ зохио чангалах үед бид өөрийг чинь зүгээр сонсож байгаа биш, маш нухацтай тунгаан сонсож байгааг илэрхийлдэг. Сонирхолтой. Тэгэхээр ямар нэгэн хэлцээр эсвэл болцооны үеэр харилцаж байгаа хүмүүс маань нэрэ юу гэж байвал бид дин дин гэд тухайн хүний анхаарлыг өөртөө татчихаадсан гэсэн үг. Би нэг номон дээр бичсэн түүх хаваалцъя. Нэг удаа томоохон компани удирдлагуудад илтгэл тавьж байлаа. Илтгэл сайн болвол дахин илтгэл тавихаар урагдах маш тийм өндөр хариуцлагатай мөч байсан. Цомхон итгэн хүндлэн илтгэл тавьж байсан л та. Тэгээд химийн бодисын тухай ярьж байтал нэг захирал над руу нилээн нухацтайгаар доод зохио чангалаад ингэж харж байгааг би анзаарсан. Яг л юу болоод байна гэсэн шиг. Тэгээд үүнийг хараад би за энд юу болоод явчих уу гэж бодоод түүнийг сонсох төлөвөөс нэгтлэх төлөвч шилжсэнийг ойлгосон. Тэгээд би илтгэлээ зогсоогоод асуулт байна уу гэд алгаа дэлгээд асуусан. Алга нээх нь би нээлттэй нь хүлээд авахд бэлэн гэсэн дохио. Хинээс ч ирсэн асуултад нээлттэй байна гэсэн биеийн илэмж. Тэр захирал тийм ээ надад асуулт байна гэсэн. Тухайн үед би окситоцин дааврыг ярьж байсан байхгүй. Тэгээд эн чинь хайр дурлал харилцаа холбооны даавар гэж их ярьдаг штэ. Гэтэл тэр би нэг юм ойлгохгүй гэсэн. Үн чинь эмэгтэйчүүдийг төрөх үед өгдөг үстэй гэсэн. Тийм ээ би таны зөв. Бидний хувьд нийгмийн харилцаа хүн хоорондын холбоог бэхжүүлдэг энэ даавар нь төрөлтөд ч нөлөөлөх хүчтэй боц гэсэн. Намайг ингэж тайлбарлахад тухайн захирал сонсогдож ойлгогдож байгаа мэт сэтгэл авсан байх. Хэрэг би түүний энэ зохины ашлтыг анзаарч чадаагүй бол тэр захирлыг алдах байсан. Ярианы туршид эргэлзэж нүдээ эргэлдүүлж суух байсан. Илтгэлийн дараа тэр над дээр ирээд юу гэж чи үнэхээр надад ойлгохдохоор маш сайн заалаа гэж магтсан.
Ингэж миний илтгэл амжилттай болсон. Тэгэхээр биеийн хилэмжийг хянах хамгийн чухал зүйл бол анзаарах, сэргэг ухамсар. Харилцаж буй хүнийхээ ярьж байгаа зүйлд анхаарлаа бүрэн өгөөд түүнээс гарч буй үг, үйлдэл, нүүрний хувирал, хоолойны өнгөд бүгдийг нь маш гүнзгий сонсож анхаараа зогсохгүй энд зөв хариу үйлдэл үзүүлэхийг хичээх хэрэгтэй гэсэн үг. Ингэжээж бид харилцааг зөв хийх чадварт суралцдаг. Ингэж чадвал харилцаж байгаа хүн манаас анзаарагдсан, сонсогдсон мэдрэмж авна. Ингэж чадсанаар ихтгэл тавьж явах үед хүмүүсийг анхаарч хариу үзүүлэх нь таны илүү төвлөрсөн байдалд аваачна гэж ойлгож болох уу? Яг зөв. Илтгэлийн үеэр төвлөрөхөд туслахаас гадна өөрийнхөө ярьж буй түүхийг бүрэн хинж байгаа мэт сэтгэл төрүүлнэ. Ялангуяа интроверт хүмүүсийн хувьд үгээ илэрхийлэхэд хэцүү байдаг тул эдгээр ам бус тохиог ашиглаж сурснаар өрөөнд байгаа хүмүүсийн уур амьсгалыг таамаглах биш, харин өөрөө уншиж сураад хизээ юу хэлхээ оновчтойгоор шийдээд хэлсэн үгээ илүү үн цэнтэй болгоно гэсэн үг. Таах шиг хэцүү шүү дээ. Би ч бас таамаглаж авах дурггүй. Хүмүүс хэрхэн инээж байгаа, харцны чиглэл, эрүүгийг хэрхэн өргөж байгаа зэргээр нь тухайн хүнийг харизмтай эсийг тодорхойлсон олон бичлэг захим орчинд байдаг. Ер нь харизмтай байх нь тийм чухал гэж үү? Зорилготоо хүрэхэд, хүссэн бүхнээ авахад харизмтай байх нь чухал уу? Эсвэл зүгээр л төвийг сахисан урдах ажиллаа хийдэг, шууд агуулгатай орж ярьдаг байх нь чухал уу? Хүмүүстэй ойлголцоход, нийгмийн харилцаанд орлоход аль нь илүү их үн цэнтэй вэ? За, Маш их харизмтай эсвэл төвийг сахисан? энэ бол маш ухаалаг хүмүүсийн гаргадаг хамгийн том алдаа юм шиг санагддаг. Миний шавнараа ихэнх нь маш өндөр IQ-тэй, бүтээлж, гоц ухаантай хүмүүс байдаг. Гэвч тэд хэрэв би хангалттай мэдлэгтэй, технологийн өндөр үе чадвартай бол надад хүмүүстэй харилцааны чадвар хэрэггүй гэж андуурдаг. Принстон их сургууль юу болж нээсийг мэдмээр байна уу? Би үүний хариултыг нь сонсон гэхээс догтлоод байна. Энэ судалгаа миний ажил болон амьдралыг бүхэлд нь өөрчилсөн. 2002 онд доктор Сьюзен Фиск энэ судалгааг анх хийсэн бөгөөд түүнээс хойш олон удаа давтагдаж батлагдсан маш найдвартай судалгаа юм. Түүний олж мэдснээр маш өндөр харизмтай хүмүүс хоёр үндсэн чанарыг төгс хослуулсан байдаг. Тэд яагаад өвөрмөц бүх хүний хайрыг булаасан байдаг вэ гэвэл эдгээр байлдан дагуулагч хүчтэй сэтгэл төрүүлэгч хүмүүс нь элэгсэг дотн байдал болон ур чадвар хоёрыг энэ тэнцүү эзэмссэн байдаг байна. Бид анх удаа ярьслах хийж байхдаа энэ талаар ярьж исэн ч түүнээс хойш олон зүйл нэмэгдсэн. Маш өндөр чадвартай гоц ухаалаг хүмүүс бусдад зөвхөн чадварлаг талаа харуулж том алдаа хийх гээд байдаг. Тэд тоо баримт, статистик, өгөгдлөөр бусдыг гайхшруулах гэж оролддог ч энэ нь бусад хүмүүст хүйтэн хөндий, сүрдмээр сэтгэлийг төрүүлдэг байна. Асуудлын нөгөө талд маш илгэмсэг, элэгсэг найрсаг хүмүүс байгаа. Тэд чадвартай боловч түүнийг харуулж чаддгүй. Хүмүүс яриаг нь дураараа таслаад нухацтай хүлээж авдаг. Ур чадвартай биш. Яг үнэ. Мөн энэ хүмүүсийг хүмүүс мартчихдаг. Тэгэхээр хүмүүс хоорондын бүх асуудал энэ хоёр чанар буюу бусдад нээлттэй дулаан харилцаж чадах хэсэг чадвар эсвэл чадамжтай байдлын тэнцвэр алдснаас үүсдэг гэж би итгэж байна. Тэгэхээр харизм бол зөвхөн амжилтын үндэс биш, харин бусдаар өөрийн мэдлэг чадварыг хүлээн зөвшөөрөх цорын ганц өвд хаалга юм. Тэгэхээр дэлхий дээрх бүх номыг уншсан хамгийн өндөр IQ-тай, нэвтэрхий тойшрох гоц ухаантай, эрдэм мэдлэгтэй хүн байлаа ч гэсэн харизм байхгүй бол тэр хүнийг нухацтайгаар хүлээж авахгүй, эсвэл хүмүүс түнд анхаарал хандуулахгүй гэсэн үг үү? Энэ үнэн үү? Зөвхөн анхаарал хандуулах тухай хэрэг биш. Хоёр хүн хоорондоо яриа өрнүүлэхэд бид өөрөөсөө хоёр асуултыг шууд асуудаг. Энэ нь гэхдээ зөвхөн нүүр тусын яриа биш, бүр хүний видео бичлэг дарж орж үзэх, LinkedIn-ийн профайлыг үзэхэд хүртэл ашиглагддаг зүйл гэсэн. Ялангуяа ажлын шугамар их хэрэглэгддэг аппликейшн болох LinkedIn-ыг би маш дэлгэрэнгүй судалж үзсэн юм. Хэн нэгэн LinkedIn хаяг нээх, бичлэг тоглуулах, эсвэл Zoom уулзалтаар бусдад танилцахдаа дараах асуултуудыг өөрөөсөө асууж эхэлдэг байна. Нэгдүгээр чамд итгэж болох уу? Энэ бол хүн төрөлхтний зүүн совин. Чи миний найз уу эсвэл дайсан уу? Хоёрдугаарх нь чи миний арыг даах уу гэж асууна. Тэгэхээр аливаа хурал, семинар, болзаа, уулзалт, хэлэлцээр эсвэл LinkedIn профайл руу бид нэвтэрж орохдоо тийм ээ чи надад итгэж болно, тийм ээ чи намайг түшиж болно гэдэг хариултыг л хайж идэг гэсэн үг. Асуудал нь юу вэ гэвэл мэрэгчлэтнүүд хитрхи чимээгүй байгаад байна. Таныг анзаарсан эсхийг мэдэхгүй юм. Гэхдээ сүүлийн 5-10 жилд бид төвийг сахисан байдал руу тэмүүлэх болсон.
Би ажил дээр ямар сэтгэл хөдлөл гарахгүй шүү хэмээн хүндий байдлыг үзүүлэхээ мэрэгжлийн ёс зүй гэж андуурах болсон. Өхөстөө тохиогоо өгөхгүй байх нь хүмүүсийн бидэнд итгэх итгэлийг алдахаар зогсохгүй, энэ хүн намайг хайхрахгүй байна, энэ хүн намайг чухалчилж үзэхгүй байна гэж бодоход хүргэдэг. Тэгэхээр тэр дээр хоёр асуултанд хангалттай тохио өгөхгүй байна гэсэн үг. Тэгвэл яаж тэр итгэл таахуйц болон найдвартай сэтгэлийг төрүүлэх вэ? Мэдээж итгэлцэл бол эхний алхамтал үүнээс эхлэе. Учир нь хүнд итгэхгүй ээжиж түнд найдаж чадахгүй шүү дээ. Ийм учраас шууд л мэдих чадвараараа далаалгах нь тэр бүр амжилт олдохгүй. Итгэлцэл бүтээх нь маш чухал. Мэдлэгтэй байх шаардлагагүй. Харизмтай байхын тулд итгэлцэл болон ур чадвар хоёулаа чухал. Тийм биз энэ хоёрын төгс тэнцвэрийг олох шаардлагатай. Ухаалаг бөгөөд найрсаг байх ёстой. Яг зөв. Маш амжилттай хийгдсэн номын хавцас болон амжилттай линкт нь хаяг итгэлцэл болон ур чадвар хоёрыг маш сайн илэрхийлдэг. Эхний ярих зүйл бол орон зайн бүсүүд. Зон гэж бас хэлж болно. Орон зай тэр нь юу вэ? Хүмүүс хоорондын зайг хэлж байгаа юм. Жишээ нь миний хамар болон камерны дуран хоорондын зай. Танд анзаарахгүй байж болох жин зургийг авахулахдаа би нүүр болон камерны хооронд яг тодорхой хэмжээний зайг үлдээсэн. Хэр хэмжээний? Би нийгмийн бүсд байхаар тооцоол зураг авахулсан. Энийг би зохиосон юм биш, судалгаагаар батлагдсан зүйл. Дотн бүс, хувийн бүс, нийгмийн бүс болон олон нийтийн бүс гэх дөрвөн төрлийн орон зайн бүс хүмүүст байдаг бахан байна. Сайнфелд сургуулийн орон яриа нэртэй ангийг санаж байна уу? Нэг хүн огцон ойрсноо таны амруу чинь тулж яриад байл яах вэ? Энэ бол дотны бүс талдж байгаагийн илрэл юм. Дотн бүс. Тийм. Ямар таагүй юм бэ? Тийм ээ, тийм ч гоё зүйл биш. Эсвэл дотны найз биш л ойртох нь дими юм байна. Та найзуудтайгаа ийм ойроос ярьдгүй. Үгүй биш юм байна. Тийм ээ. Найз охин эсвэл эхнэр гэх мэт илүү дотн хүн байх юм байна. 15 см гэсэн үү? 0-оос 20 см-ийн зайг дотн бүс гин. Тэгэхээр ийм байна. Миний анзаарсан хамгийн том алдаа бол бид дүрсээ харж ярихдаа ийм ойроос ярьдаг. Селфи зураг авдаг. Ийм ойроос зураг бичлэгээ авахаар яг яана гэсэн үг үү? Огт танихгүй үнтэй би чамтай маш хурдан дотносмаар байна гэж хэлж байгаас ялгаагүй. Хэрв таны өмнө маш нээлттэй дотны ч хүн байгаад та ийм зураг авахвал тэр хүнд гарцаагүй таалагдана. Харин тийм биш хүн рүү явуул тэр хүн тань дургу болчих мэднэ. Жишээ нь та FaceTime, видео call, Zoom-ээр тухайн хүнтэй ярьлаа гэж бодоход таны хамар болон камерны хоорондох зай 20 см буюу маш ойрхон байна штэ. Энэ нь хитрхи ойрхон санагдах бөгөөд иймэрхүү байгалийн бус тохио биднийг ядрааж стресстүүлдэг гэсэн үг. Тиймээс бусдын хувийн орон зайг хүндэл сурах хэрэгтэй гэсэн юм. Хамгийн тохиромжтой зай бол 0.5-аас 1.5 м хоорондох зай. Энэ бол хувийн бүс. Бид хүний нүд рүү ширтэж гар барих нь өөрөө хүний хувийн бүсэд дотор ордог гэсэн. Тэгэхээр хэн нэгний хувийн орон зай хүнд итгэмээр байх юм бол зураг авахулж бичлэг хийхдээ ч 50 см зайд байх нэ. Хувийн бүс нь 0.5-аас 1.5 м юм байна. Зөв. Нийгмийн бүс гэж байдаг бөгөөд арай хол зай хэлнэ. Нийгмийн харилцаанд орж болох үс буюу шинээр хүнтэй танилцах, уулзалтын өрөөнд хүнтэй мэдлэх зэрэгт тохиромжтой орон зай. Энэ нь 1.5 м-аас 3.5 м зай хэлдэг. Үүний дараагийн бүс бол олон нийтийн бүс буюу бүрж хол зай хэлнэ. Хүн төрөлхтөн бидэнд айжмаар дөхөн ирсэн зүйл бидэнд аюулгүй санагддаг. Тийм учраас утасны цаанаас ярих нь биднийг ядрааж орхидог шүү дээ. Ар араасаа суурсан онлайн уулзалтын дараа би яад ингэ ядраад байна гэж гайхдаг. Ингэж мэдэрч буй шалтгаан бид байгалийн бус дохиог хүлээн авч байгаа юм. Оффист ажиллаа гэхэд хаалгаар орж ирэн шууд сайн уу гэж хүнтэй мэдлэл дараа нь тэрвэрдэг. Энэ нь байгалаараа нийгмийн хувийн дотн бүс гэд ойрч байгаа хэлбэр юм. Хаалга нэг чинь би үүдэнд нь тулаа загсчих байл яах вэ? Түл тулгамд нь штэ. Тэгвэл хитэн алхмын л зайтай байна. Тийм ээ. Тэгэхээр ер нь бол зайтай байх нь өөрөө их тохиромжтой гэсэн үг. Бид холоосоо ойртуулж байвал энэ нь бидэнд аюулын мэдрэмж өгдөг гэсэн үг. Дараагийн чухал зүйл бол гар. Бид гарыг харж чадахгүй хүнд итгэж чаддгүй. Таны өмнөх ярилцлагыг сонссноос хойш би гараа өргөлж ил гаргаж ярихыг хичээдэг болсон. Өмнө нь дандаа гараа нуудаг байгаагүй л дээ. Гэхдээ зүгээр л гараа сул тавиад эсвэл алхаж байхдаа ч юм уу гараа халаасандаа хийхгүй байх нь хүмүүст илүү их ихтгэл төрүүлдэг юм шиг санагдсан. Нуугаад биеэ бариад байхгүй байгаа. Сайн уу, юу байна да гэх мэт гараа хүнд харагдуулж ярих туртай болсон. Яг тийм энэ бол яг харизм юм. Бид Shark Tank нэвтрүүлэх дуртай тий. Би бүр хайртай. Миний хамгийн дуртай шоу. Тавт өдөр болгон. Энэ нэвтрүүлгийн хамгийн амжилтгүй ихтгэлүүдэд нэгэн ижил зүйл байсан. Сонирхолтой юм аа.
Тийм ээ. Энд судалгаа хийсэн багада би үнэхээр хайртай. Зөвхөн юу хэлснийг нь ч биш, хэрхэн хэлснийг нь бас судалсан уу? Тийм ээ, бүгдийг нь 495-ыг. Элвэ хамгийн чухал ажиглалт нь юу байсан бэ? За тэгэхээр 495 ихтгэл үүссэн гэсэн штэ. Бид хэдэн зуун цагийг Shark Tank-ыг үзэхэд зориулаад орж ирэх үеэс нэхлүүлээ тэр сэтгэгдэл, нүдний харц, харилцаа, инээмсэл, тоон өгдлөг бүгдийг нь кодлон судалсан. Бүр нарийн детальчд судалсан. Хамгийн амжилттай болон хамгийн бүтлгүй ихтгэлүүдийн хооронд хамгийн том ялгаа нь сая хийсэн зүйл буюу гарын хөдөлгөөн байсан. Shark Tank-ийн алдарт коридороор алхах нь олон нийтийн бүсээс дотн бүс рүү шилжиж байгаа хэрэг юм. Илтгэлийн өмнөх бэлтгэл гэсэн үг. Амжилт гаргасан оролцогчид олон нийтийн бүсэд байхдаа л алсаас сайн уу шаркуудаа гэж мэдлсэн. Тэгээд өрөөнд орж ирээд өглөө нэмэн шаркуудаа эсвэл сайн уу Кевин, Марк таныг хүндэлдэг шүү гэх мэтээр гараа харуулж мэдчилжсэн. Харин хөрөнгө оруулалт татаагүй илтгэгчид өөрсдийгөө даруухан харагдуулах гэсэн юм уу гараа ардаа барьж халаасандаа хийж ямар нэгэн зүйл бариад гараа нууцсан байсан. Хүний гарыг харж чадахгүй байх нь би чамд итгэж болох уу гэсэн хамгийн ихний асуултад сөрөг хариулт өгдөг бөгөөд хүний биеийн хилэмжийг уншдаг тархины хэсэг нь үүнийг сөрөг зүйл гэж хүлээж авдаг. Хэрвээ би энэ подкастын туршид гараа нуугаад далд хийчээд харагдуулахгүй суугаад байвал хүмүүс энэ юу хийгээд байна? Яагаад байна гэж гайхах штэ тий. Тэгэхээр дохио зангаас судлаач Сьюзен Голдвин Медоугийн тогтоосноор дохио зангаа нь үгнээсээ илүү жин дардаг. Тэгэхээр жишээ нь Shark Tank-д орж байгаа хэн нэгэн өөрийнхөө маш гайхалтай том санааг бусдад танилцуулахдаа надад маш том санаа байна гэд гараа ингүүл яах вэ? Хичнээн амаараа маш том санаа гэжсэн шүүгч шууд өвөнд нь биш гарт нь итгэн. Эсвэл надад маш гайхалтай 3 санаа байна гэд 5 хуруу гаргуул яах вэ? Тархинд чинь шууд 5 л гэдэг дохио очино. Тэгэхээр энэ дохио зангаа гэдэг зүйл нь хүний танин мэдхүйн ачааллыг бууруулж өгдөг учраас ийм чухал байгаа юм. Гараа оролцож ярьж байгаа хүн бусдад өөрийгөө илүү ойлгуулж, илүү чадамжтай сэтгэл төрүүлдэг буюу дохио зангаа ашиглал нь хийлж буй үгээ тодруулж байгаа гэсэн үг юм. Гарын хилэмж, биеийн хилэмж, нүүрний хилэмж аль нь чухал вэ? Мэдээж гарын хилэмж хамгийн чухал. Тэр зэсмээ гарын хилэмж нь бидний хэлж байгаа үгийг тодруулагч гэсэн үг. Хэрэв бид огт дохио зангаа ашиглахгүй бол яах вэ? Нэг хүн би итгэл тавихтаа, хүнтэй ярихдаа гэх мэт харилцааны явцад гараа доош нь унжуулаад байх дуртай л та гэж хэлвэл та яах вэ? Хоёр асуудал үүснэ. Нэгдүгээрт ихтгэл тавьж байгаа хүн өөртөө итгэж чадахгүй. Ярьж байгаа хүнд нь хэцүү юм уу? Тийм. Яагаад гэвэл дохио зангаа нь хэлж буй үгсийнхаа утгыг тодруулж, тодтогч өгдөг. Та өөрийнхөө биеийн хилэмжийг хорж ийн гэдг нь тайлбарлаж буй зүйлийнхаа утгыг тодтогч чадахгүй байх байдалд хүргэнэ. Үүнтэй холбоотой нэгэн судалгаа хүртэл хийгдсэн байдаг. Нэгэн хүний гараа чөлөөтэй ашиглах болон ашиглах хоёр өөр нөхцөлд яар гэж хэлсэн. Тэгээд гараа ашиглаж байхдаа тухайн хүн илүү бага түгдэрч, илүү хурдан яаж, илүү баялаг үгийн сан ашиглаж байсан. Гараа ашиглаж чадахгүй байхдаа илүү доор ярьсан. Юу гэж сонирхолтой нэг юм ярьж өгье. Би яг таныг орж ирэхийн өмнө подкастынхаа эхлэлд явдаг зар сурталчилгааг хийж байсан юм. Ерөнхийдөө өглөөгөр би нэг иймэрхүү арын ажлуудаа амжуулаад бичлэг байвал хийгээд сууж идэг л та. Энэ удаадаа би өөрийнхөө хэлж өгсийг хүнд илүү сайнаар хүргэхийн тулд өөрийн мэдлгүй л гараа ашиглаж байснаа анзаарсан. Анхны аудио номоо уншин бичүүлж байхдаа ч бас гараа хөдлөхгүй байхыг оролцсон ч гэсэндээ өмнөхөө уншиж чадахгүй байдал төрсөн. Өөрөө бичсэн үгөө өөрөө уншиж чадахгүй байна гэж төсөөлдөө. Үгийн л ном уншихтаа маруухан хүн чинь харин биеэ гараа ашиглаад эхэлсэн чинь үг маань өөрөө л урсаал өөрийн мэдлэгийг өөртөө итгэлтэй болсон шүү. Тийм ээ, энэ бол биеийн хилэмжийн гайхалтай жишээ. Та шилдэг дуу оруулагч нарыг дуу оруулж байгааг харж байсан уу? Дүрсгүү гэсэн үг үү? Тийм ээ, тэд бүр бүтэн биеэрээ ярьдаг штэ. Уг нь дүрсгүү хаалгаал микрофон бичүүлж байгаа адил гэж биеийн хилэмжийн тултал нь ашиглаад дүртэй болж штэ. Зөв. Яг үнэ. Тэгэхээр бүр дохиог сонсгон нэртэй судалгаа байдаг. Ярихдаа гараа ашиглаж ярьж байгаа минь энэ подкастыг үзэж буй хүмүүст зориулагдсанаас гадна сонсогчдод бас зориулагддаг. Учир нь ингэж ярих тусам миний хоолойны харизм нэмэгдчихэд. Энэ бол бас миний дуртай сэдв. Надад ч туслана, сонсож байгаа хүнд ч туслана. Тэгэхээр сонсогч та энэ яриг сонсоод ямар ч дохио өгөөгүй яриг сонссноос 12.5 дахин их мэдээлэл авдаг. Харж чадахгүй байсан ч үү?
Хоолоноос харизмыг мэдэрч болно. Харин биеийн хилэмж дохиог харж байвал илүү их мэдээлэл авдаг. Жишээ нь хэрэг би хүнд жинтэй гэвэл нөгөөр хүнд юм аа гэвэл өөр байгаа зү. Сүүлийнхэд нь юу байсан бэ? Үгийн утгыг нь тодруулж өгч байна. Тийм. Тодруулагч гэсэн үг. Үүн чинь яанс хэрэгтэй штэ. Би биеийн хилэмжинд маш их дуртай ч хит их савсханахад дурггүй. Ингүүл юу ихтгэл даах. Тийм. Чамайг ямар хачин хүн бэ гэж Яг бодож үнэ. Тэгэхээр надад тохиолдсон бодит түүхий. Миний яриаг сонсчод хүмүүс орж ирэхдээ аа гэж орж ирдэг байхгүй. Би тэгэхээр үгүй байл гэдэг. Тэгэхээр энэ бол яг тодруулагч гэсэн үг. Хамгийн чухал хувтгуунуудыг л тодруулах хэрэгтэй. Гар гэсэн сэдв рүүгээ эргээд очимоор байна. Shark Tank-ийн 400 гаруй бичлэгийг үзэж судалсан гэсэндээ 495. хамгийн амжилттай илтгэлүүдийн нэг шинж тэмдэг бол орж ирэхдээ гараараа мэдлэх буюу илтгэлийн үрийг суллах байсан. Тэртэй холоос орж ирэхдээ гараараа Байж даллах. болно. Гэтэ дийлэнхэн зогсоо сайн уу Shark-удаа гэж мэдлсэн үү? Тийм ээ, Shark-удаа өглөөний минь энэ дагаада баяртай байна гэд алгаа харуулж олно. Өөр юуг анзаарсан бэ? Окей, тэгэхээр биеийн хилэмж аш холбогдлыг тайлбарласан штэ. Видео коллаж тэр хүнтэй таарахтааш тэр сайн уу гэд мэдлдэг. Гэхдээ гаргаж бол хамгийн том олдоо бол толгой дахиад өнгөрөх юм. Ядаж л гар барих хэрэгтэй. YouTube бичлэгээ би сайн уу найзуудаа гэж эхлүүлдэг. Энэ бол эхний зүйл. Дараа нь үнээс ч илүү сонирхолтой болно. Эдгээр шаарахгүй өвчнөө ихтгэл дамжуулан сонсож байгааг санах хэрэгтэй. Би зураг авалтын арт талтанд ажиллаж исэн. Их хэцүү шүү. Маш их төвчээ шаардсан. Тийм ээ. Тэглгүй яах вэ? Тэгэхээр амжилттай илтгэгчийн бүрдүүлж чадсан дараагийн зүйл бол хэр их допамин дааврыг өгдөөж чадсан. Допамин өөрөө маш нарийн түүхтэй даавар л да. Хоол идэх өдөөн те. Миний бүтээгтүнийг идээд үзээрэй маа Яг гэж. үнэ. Амтлаад ч юм уу? амтлаад үз, үнэртэй үз, хазаад үз, бариад үз, өмсөөд үз, мэдрээд үз, тоглоод үз гэл те. Аль нэг мэдрэхүйг өгч чадах хэрэгтэй. Мэдрэхүйг оролцуулсан ямар нэгэн зүйлийг хийх буюу үнэртэх, хүрэх, хамтлах, туршиж үзэх үед бид шаркууд илүү сэргэж байгааг анзаарсан. Допамин бол яривтай ч гэсэн арай өөр өнцгөөс нь тайлбарлах юм бол сайхан мэдрэмжийн даавар штэ. Хэрэг би шаркуудаа би өнөөдөр та бүхнийг бэлгийг бэлдсэн гэвэл тархинд бэлэг гэн. Допамин бол те надаа өг гэсэн баяр хөөрийн даавар боловч бас сэдэлтийн даавар ахгүй юу? Хүмүүс допамин даавар ялгарч байх тусам ямарваа зүйлийг хийх ирмэлзэл сэдэлттэй байдгийг судалж тогтоосон. Тэгэхээр допамин их ялгарх тусам асуудлыг шийдэх эсвэл илүү их асуулт асуух сонирхол төрдөг. Тийм ч учраас өрөөнд орж ирэнгуутаа сонирхолтой даалгавар өгч чадсан. Эсвэл шаркуудын анхаарлыг татах байдлаар юу гэж? Юу юм бэ? Яг Юу юм бэ? энэ үед хүн допамин гэд өөрийн ухамсараа өдөөгддөг гэсэн үг. Яг нь шууд л орж ирэл сникерс тараа гэж байгаа юм биш. Тий, сникерс дууртай. Гэхдээ орж ирэл шууд өрөөнд тэрийг тараагаад явхаасаа илүүгээр хүлээлт үүсгэх сюрприз барих хэрэгтэй. Тэгэхээр заавал том байх шаардлагагүй тий. Хүлээлт үүсгэж. Тий. Хамгийн гол нь хүлээлт үүсгэх. Тэгэхээр нэгэн судалгаа миний имэйл бичих хүмүүстэй харилцааг үндсээр нь өөрчилсөн. Чи ч гэсэн магадгүй маш их имэйл бичдэг байх. Тийм учраас энэ маш сонирхолтой байх гэж бодож байна. Тэгэхээр судлаачид хүмүүсийг хідэн хэсэгт хуваагаад нэг бодлогыг бодохыг хүссэн. Эхний бүлэг хүмүүст маш энгийн, ойлгоход амархан дүрмийг танилцуулсан. Энэ бодлогыг бодохдоо бодлогоо тайван уншаарай. Харандаага ашиглаад шабломо бүглөөрөөч гэдэг юм уу те? Энгийн зааварчилгаа өгсөн. Үлдсэн хүмүүст үүнтэй төстөөч илүү зорилгод хөтлсөн буюу ялах, хожих, тэргүүлэх, өөрийн болгох, мундаг гэх мэт түлхүүр үгсүүдийг ашигласан танилцуулгыг өгсөн. Жишээ нь энэхүү бодлогын зангилааг тайлж ялахын тулд өөртөө хэрэгтэй бүхэл нөөцийг ашиглаарай гэх мэт хитгэн үгсийг нэмж оруулаад зааварчилгаа өгсөн. Гэтэл сонирхолтой нь ийм зорилгод хөтлсөн үгсийг ашигласан зааварчилгаа өгсөн баг илүү их бодлого ботсноор барахгүй илүү олон зөв бодлого ботсон байсан. Тэгэхээр энэ бол менежер байгууллага удирдагчдын хувьд гайхалтай мэдээ. Хэрэв та багийнхнаа гүйцэтгэлийг сайжруулах гэвэл ажилчдаа өгөх зааварчилгаанд
байхдаа саяных шиг эерэг үгсийг түлхүү ашиглах хэрэгтэй. Судалгаагаар эдгээр оролцогчид нь дахин оролцох хүсэл нь бүр 2 дахин нэмэгдсэн буюу ийм үг сонсох нь хүнд урам зориг нэмдэг. Хожин, ялан, зоригтой хүрнэ гэхээр үү? Тэглгүй яах вэ? Тэд илүү их хугацааг зарцуулах хүсэлтэй байснаас гадна үүнийгээ дурлж хийжсэн. Тэгэхээр зорилго чиглүүлсэн үгсийг унших нь хүний допамин болон тестостерон дааврыг нэмэгдүүлдэг. Үнэхээр сонирхолтой юм байна. Дунд сургуульд байхдаа дараа нь их сургуульд ороод ч тэр би Successions гэдэг нэртэй урам зориг өгдөг зураг тууц зардаг дэлгүүрт очих дуртай байсан. Энэ дэлгүүрт хүнд урам зориг, гэрчхүүж өгөх үед зураг тууц, ишлэл бүхий постэр зарагддаг байсан гэхүү дээ. Яг л Тед Лассо шиг. Өөртөө итгээрэй гэх мэт үгс байсан. Хаа нэт юм бэ? Би бас очие. Тэр дэлгүүр одоо байдаг эсхийг мэдэхгүй юм. Гэхдээ аав маань надад тэндээс маш их зүйлийг авч өгдөг байсан. Миний өрөөний ханаар дүүрэн спортын, амжилтын тухай ишлэлүүд, рокгийн пострууд гэдэл амжилтад хүрсэн хүмүүсийн зураг байдаг байлаа. Би тэднийг хараад би яг ийм болмоор байна. Би өглөө болгон зорилготой хүрэхийн тулд илүү шаргуу ажилламаар байна гэж өөртөө бодож урам авдаг байлаа. Би тэр чигтээ амжилт гэдэг үгээр амьсгалж байсан юм. Чи өөрийгөө ийм дохионуудаар цэнгэлж ийсэн байна штэ. Өөр нэг судалгаа ярьж өгье. Тэл маркетингийн ажилчдын ярианы бэлдсэн их бичвэрээр ялж байгаа тамирчны зурагныг наацсан. Гэтэл тэр ажилчид илүү их мөнгө олсон. Элвэ. Тийм. Зүгээр ингээ урд нь байдаг байсан юм уу? Хөвлөсөн зураг штэ. Вау. Тийм. Тэгэхээр үүнийг яагаад хуваалцж байгааг нь гэвэл бид өөрсдөө ч мэдлгүй бусдад буруу дохио өгч, буруу мэйл бичих зэрэгээр боломжоо алддаг. Жишээ нь даваа гаргаа өглөө багийнхандаа сайн уу, өнөөдөр маш их ажилтдаг, хүндрэл ихтэй өдөр болох нь хинж битгий хоцроорой гэж бичвэл тэр ажил ихтэй, хүндрэл, хоцрох гэдэг үгээр тархиад цэнгэлж илүү их гацаж хоцорч эхэлдэг. Тэгэхээр үүнийг бүр судлаачид олж илрүүлсэн бөгөөд бид үгээрээ ингэж бусдыг чиглүүлж бусдад нөлөөлдөг гэсэн үг. Өөрөө ч мэдэхгүй өөртөө саад болж байгаа үстэй. Тиймээс нэг сорилт тань тавья. Илгээс имэйл хавц руугаа ороод хамгийн чухал хүмүүс руугаа бичсэн 5 мэйлийг гаргаж ирээ уншаад үз. Дарга байна уу, ажлын хамтрагч байна уу, үйлчлүүлэгч хинч байсан болно. Имэйлүүдээ хэвлэж гаргаад хідэн түлхүүр үгийг ашигласнаа тоолоод хараарай. Эерэг сөрөг гэдэг. Тэрнээс ч илүү илгэсэг дотн байна уу, эсвэл чадвартай гэж бодогдохоор байна уу хар. Харизмын дараагийн түвшин бол бусдыг илгэсэг дотн болон мэдлэг чадвараар урамшуул цэнэглэх юм. Миний туршлагаар бол энгийн нэг магтаал эсвэл хүлээн зөвшөөрөх үйл нь допамин дааврыг ялгаруулдаг юм шиг санагдсан. Хэн нэгнийг хараад хөөх чи өнөөдөр үнэхээр сайхан инээмсэглэж байна шүү. Эсвэл ирч хүчтэй байна шүү гэх мэтээр талархж байгаа илэрхийлэхэд л допамин ялгардаг үстэй. 100% тийм. Энэ нь миний Shark Tank-ийн 3 дахь төвлөрөө хөтөлж байна. Илтгэгч нар Shark-уудын гаргасан амжилтыг онцолж тэднийг хүлээн зөвшөөрөх үед хилцээр амжилттай болох магадлал өсдөг. Танаар бахархдаг шүү гэлөө. Оо яг. Тий, Роберт би тантай хамтран ажиллахыг үнэхээр хүсчээлаа. Марк, таны тэр тамирчинтай хийсэн гэрээ супер шүү гэх мэт. Харин хамгийн хүчтэй нэг үйлдвэр байсан ба түүнийг сонсон даруйда хөрөнгө оруулалт хүмүүс татаад байсан. Энэ бол та надад өөрийг минь санагдуулж байна гэдэг үг байсан. Хүнд өгч бол хамгийн том магтаал бол та бол миний үлгэр дуурайл гэж хэлэх юм. Тэр хүн Shark хүн байна уу, бизнесмен байна уу хамаагүй. Тэгэхээр би сонсогчдоо бүгдийг нь хамгийн харизмтайхаа хүсэж байна. Өөрийнхөө хамгийн шилдэг, хамгийн дотн, хамгийн ур чадвартай хувилбараараа амьдраасай. Гэхдээ хамгийн том бэлэг бол бусдыг өөртөө итгэлтэй болгох, тэдэнд найрсаг, дотн хандах, туслах юм. Жишээ нь Сара гэдэг хүнийг танилцуулахдаа энэ бол Сара. Энэ мэйлийг Сара руу явуулъя гэж хэлж болно. Гэтэл харизмтай, хүнтэй найрсаг татна харцдаг хүмүүс юу гэж бодох вэ гэхээр би Сараг яаж илүү найрсгаар хүмүүс танилцуулах вэ гэж бодно. Тэгээд та бүхнийг Саратай танилцуулмаар байна. Тэр манай маркетингийн багийг 10 жил амжилттай удирж байгаа нэгэн билээ. Ийм эрдэнэ шиг хүнтэй хамт ажиллаж байгаа нь маш их аз шүү
гэх мэт ч юм уу те аацтай эрдэнэ удирдагч гэх үгсийг ашиглах юм бол илгэсэг дотн болон чадварлаг байдлын төгс тэнцвэрийг илэрхийлж чадна. Ингэж тэнцвэрснээр та нөгөө хүндээ ч саарадаа ч том бэлэг өгч байгаа хэрэг юм. Үгс бол үнэхээр гайхалтай. Бүх имэйлээ биш юм гэхэд ядаж чухал имэйлдээ илгэсэг болон чадварлаг үгсийг хэр ихээр хэрэгжилж байгаагаа тоолж үзээрэй. Илгэсэг үг нь харилцаа, холбоо, итгэлцэл нэмэгдүүлж дулаан мэдрэмжийг төрүүлдэг бол чадварлаг нь өөрөө үр дүнтэй, өгөөчтэй, түргэн шуухай, удирдах, манлайлагч гэх мэт үгс юм. Сонирхуулахад эможи болон анхаарлын тэмдэг нь илгэсэг тохиондоо ордог. Сайн уу муу юу? Маш илгэсэг дотно. Тийм. Маш их илгэсэг дотно. Гэтэ заримдаа муу нөлөөтэй байдаг. Жишээ нь сайн уу найз минь. Найз гэд нэг дохио анхаарлын тэмдэгтэй бас дахиад нэг дохио. Тэгээд өчигдөр чамтай ярилцахад үнэхээр гоё байлаа. 3 дахь дохио те. Дараа уулзахыг тэсэн ядан хүлээж байна. 5 дахь дохио. Тэгээд зүрх инээж бүүд царай тавьчихвал эн чинь 7 дахь боллоо. Тэгэхээр ганцхан өгүүлбэрт хэлэхэд 7-оос 8 илгэсэг тохиорчлоо штэ. Ийм байж хүмүүсийг яагаад надтай нухацтай харьцахгүй байна гэж бодох нь утгагүй. Таны зурагт яагаад 4 хоногийн турш хариулахгүй байгааг нь гайхаад идэг. Гэтэл энд яасан гэхээр тэнцвэр алдагдсан. Хитрхээ ялуун санагдсан. Яг ийм үед имэйлийг мэдлэг чадварын үгээр тэнцвэржүүлэх хэрэгтэй. Үнэхээр сонирхолтой юм. Та миний 2007-2008 оны үеийг санагдуулчлаа байна. Намайг тэр үед хинч таньдгүй байлаа л да. Тэр үед би LinkedIn гээд аппликейшнийг ашиглаж амжилттай яваа бизнес эрхлэгчтэй миний хүрхийг хүссэн зүйлсийг хийгээд аль хэдийн бүтээч гэсэн хүмүүстэй холбогдохыг ихэр хичээдэг байсан юм. Эхэндээ би энэ салбарт шинээр орсон юм аа. Бизнесээ дөнгөж эхлүүлж байна. Та надад зөвлөгөө өгч болох уу гэж бичдэг байсан. Гэтэл хинч хариулдаггүй байлаа. Дулаан байна. Тэгээд дараа нь би арга барилаа өөрчлөөд бичсэн хүн болгоноос хариу авч чаддаг болсон юм. Хинрүүч бичгээсээ санаа зовхоо байсан гэсэн үг. Үүнд хэд хэдэн нөлөө байгаа. Эхнийх нь одоо бодоод үзэхээр допамин даврыг нь өдөөж байж л тээ. Өгүүлбэрийн ихэнд дундын танил хүний тухай бичдэг байсан. Дундын танил гэдэг бол чадварлаг байдлын тохио. Энэ нь та энэ хүнийг мэднэ, би бас мэднэ. Хүрээлэл болон итгэлцлийг үүсгдэг. Би тэр үед нарийн учрыг нь ч мэддэггүй зүүн савиангаараа л ингэж хийдэг байж. Инхээр хариу өгсөнд бол за энэ арга болоод байгаа юм байна да гэж дотор боддог гэж л дээ. Тэгээд бас дундын танилаасаа тухайн үний талаар асуугаад мэдээлэл цуглуулдаг байсан юм байна. Бид хоёрыг холбож болох үед дундын сонирхол, төрсэн газар, эсвэл хобби гэх мэт зүйлсээс 3-ыг сонгоод би мэйлдээ заавал оруулж өгдөг байлаа. Түүний хийсэн бол миний туулсан зүйлсийн огтлолцол байж л тараа шүү дээ. Эсвэл ямар нэгэн сонирхолч байж болно. That I'd experienced before or a place they're from or whatever, some mutual interest. Тэ энэ бол уур чадвар байж болох юм. Хоёулаа ч байж болно. Маш гайхалтай. Тэгээд бас таны хийж үтээсэн зүйл надад маш их урам зориг өгдөг. Танаас суралцмаар байна гэж бичдэг байсан юм. Хүлээгээрэй. Дахиад хэлтэй. Таны хийж үтээсэн зүйлс надад маш их урам зориг өгдөг. Танаас суралцмаар байна. Ваа, шар ус босч шүү. Нэг ч имэйл алгасгүй ингэж бичдэг байсан. Таны хэлсэн өгүүлбэр бол илгэмсэг байдал болон уур чадварын төгс зохицол байна. Суралцах амжилт гэх мэт те. Үүнийг хийх тийм ч хэцүү биш байгаа зү. Хэдэн үг холбоод имэйл бичиж байгаа мөртлөө асуухан байвал холбогдоор гэснээс хамаагүй илүү. Хамтдаа кофе уунгаа ярилцах уу? Тэгэхээр таны мессеж, имэйл дотор маш их боломжууд нуугдж идэг бахан. Ердөө ганц 2 үгийг нь солиход л та энэ боломжуудыг шүүрч чадна. Бүх имэйл чинь төгс төгөлдөр бай гэж хэлээгүй те. Бүр ерөөсө ганц 2хан сайхан үг дотор нь оруулаад л бид нэр боломжуудыг олж чадна. Жишээлбэл яалт гэдэг үгийг уншихад хүн өөрийгөө шууд ялагч шиг мэдэрдэг. Бэлэг мөн байгаа зү. Рузвельтийн нэг ишлэл байдаг та. Таныг хэр их анзаарч байгаа мэдэх хүртэл таны хэр их мэдлэгтэй байх хинт чамаагүй гэж. Энэ ишлэл шууд утгаараа миний амьдралыг өөрчилсөн. Яагаад гэвэл би өөрийгөө ухаантайгаар эсвэл ур чадвартайгаар хизээч мэдэрдэггүй байлаа.
Би сургуульд байхдаа чангийн муу сурлагатай байсан. Өөрийгөө хизээч ангийнхан шиг ухаалаг болж чадахгүй гэж голдоо хортлоо итгэдэг байсан. Нэрэл би чадамжтай ухаантай гэдгийг харуулж чадахгүй байхад хэн надад итгэх вэ? Гэхдээ энэ ишлэгийг сонсоод надад боломж байгааг олж мэдсэн. Би сэтгэл хөдлөлийн ухаанаа хөгжүүлж, бусад хэр их санаа тавьдгаа харуулж чадах юм бол өөрийн ур чадварыг олж аавна гэдгээ ойлгосон юм. Ингэж л амьдарч эхэлсэн. Хүнд санаатай олон арга байдгийг эндээс ойлгож авсан бахаа гэж итгэж байна. Өөрийн чадамжийг харуулахаас гадна бусдын дохиог хүлээж авч хүндэтгэх нь маш чухал бөгөөд энэ бол нэг төрлийн халамж юм. Тийм шүү. Хин нэгнийг ялагч гэж мэдрүүлэх нь илүү гоё биш гэж үү? Тийм шүү. Ур чадвар болон өөртөө итгэх итгэлийг тэдэнд шивнэж суулгаж өгч байна штэ. Тийм. Тэдэнд илүү их урам зориг итгэвхийг бүтээх химийн орс найрлагыг бэлгэлж байна штэ. Та өөрийн түүхээсээ хуваалцсан юм чинь бас эмзэг түүхээсээ нэг хуваалцъя. Тэг. Үүнийг ярина гэхээс ч догдлоо те. Өөрийн чинь бичсэн гайхамшигын сургууль гэдэг нэг номын хавцас надад маш их таалагддаг. Тэгээд урам өгөхөөр байсан учраас 6 жилийн өмнө дур татам гэд номынхаа хавцсны зургийг авахулж байхдаа би нэг л болж өгөхгүй байсан. Бие ороод, ив хавгүй, нэг л болж өгөхгүй байсан. Тэгсэн чинь зурагчин маань тэ үнэхээр чадварлаг, тоног төхөөрөмж үнэхээр сайн байсан ч болохгүй байсан учраас манай зурагч надад сонсооч чи бие сулах хэрэгтэй байна гэж хэлээ. Тэгээд ийм үг сонсчорч хүн уулам сандрна штэ тий. Гэтэл зурагч маань Люсиг мэдэр гэсэн. Түүн шиг мэдэр, түүн шиг аашил гэж хэлсэн. Бүр надад өөрөө чинь зургийг бариулчихсан. Тэгээд би таныг дураагаад зураг авалтаа амжилттай дуусгасан шүү. Тийм үү? Тийм ээ. Хідэн нам зарсан гэлээ. Олон шүү. Би танд бас лоялти өгөх хэрэгтэй байхаа. За тэгэхээр яг хуу таны орондоо өөрийгөө тавьж үзснээр би таны илгээжсэн дохионуудыг бас илгээсэн баг. Тэгэхээр та тэдгээр дохионуудыг надад бэлгэж тэр нь надад өөртөө итгэх итгэлийг бэлгэлсэн. Тийм бол ашгүй дээ. Үүнийг сонсох сайхан байлаа. Shark Tank-д Shark-уудын допаминыг өдөөж байсан өөр нууц байсан уу? Энэ талаар ярьж өгөөч. Байсан шүү. Мэдчлэхээ допамин харилцан үйлчлэлийн тухай ярьсан мөн хүнийг магтах аргаар хүн сайхан сэтгэл төрүүлэх талаар ярьлаа. Яг хуу таны ачаар тань шиг те эсвэл ийм гайхалтай үн цэнтэй гэж хүнд хэлэх нь жоохон пялдах санагдаад идэг байж магадгүй. Гэхдээ маш их үр дүнтэй арга шүү. Үр дүнтэй шүү. Үнэхээр үр дүнтэй. Бидний ажигласан бас нэгэн сонирхолтой зүйл бол орон зайн бүсийг давах үйлдэл. Илтгэгчид шаркуудад ямар нэгэн зүйл өгөхөөр нийгмийн бүсээс дотн бүс рүү шилжих үед хилцээр илүү амжилттай болж исэн. Үүнийг ам бус гүүр гэдэг бөгөөд арай илүү агсан түвшний мэдлэлтэй. Ам бус гүүр гэдэг нь хин нэгний хувийн орон зай тухайн хүнд хүндрэл учруулахгүйгээр нэвтрэхийг хэлнэ. Танд аливаа ихээр дотносхийг хүссэн, окситоцин дааврагч нь өдөөхийг хүссэн, харилцаагаа гүнзгийрүүлмээр байгаа хүн байвал тэдэнтэйгээ илүү болгоомжтой харьцсан тийм үстэй. Тэгэхээр энэ аргыг ашигласнаар тэдний зөвшөөрөлтөөр окситоцин ялгаруулж өгдөг гэсэн үг. Жишээ нь шаркуудад бүтээгдэхүүнээ өгөх, гар барих, тохоонд нь хүрэх зэрэг байж болно. Эдгээрийг амжилттай хилцээр хийсэн оролцогчид бүгд хийсэн. Жишээ нь Лорен таныг ийшээ гаргахад туслая. Эсвэл Кевин хослыг өмсгөтөн туслая. Энэ амтан идэж үзэх үү? Гайхалтай амттай шүү гэх мэтэр. Энэ бол хүн хоорондын харилцаа үүсгэж байгаа гүүр юм. Хүмүүстэй яаж гүүр үүсгээд вэ? Ялангуяа биеийг нь хөдөлгөж тийм үү? Тийм шүү. Хүний тохоонд хүрэхэд тэр хүн тааламжтай, эвгүй биш ахаар гүүрийг яаж барьж байна вэ? Энэ хүн ийм үйлдэлд хариу үзүүлэх үү? Намайг ойртоход түнд эвгүй байна уу? Эсвэл таалагч гин үү гэх мэт нөхцөл байдлыг маш сайн уншиж чаддаг хүн л үүнийг хийнэ. Яг. Тэр хүн над руу ойрч байна уу? Миний нүд рүү харж байна уу? Толгойд огч байна уу? Тэ? Гэх мэтчлэн. Би бас үүний хажуугаар нэг юм хэлгээ марцсан. Энэ бол хоолны хүч. Shark Tank-д их чухал нөлөө үзүүлж байсан. Бид өөртөө итгэх итгэл чадамжтай байдлыг чихээрээ сонсч мэддэг. Дууны өнгөний хувиралтаас гэсэн. Гаргаж бол хамгийн том алдаа бол өгүүлбэрийн төгсгөлд хоолоогоо өндөрсгөх явдал юм. Үүнийг асуултын өргөлт гэдэг. Тэгэж болохгүй юм байна. Болохгүй. Битгий. Хоолойны өнгө өндөрсгөх үед хүлээн авч буй хүнээ тархинд биднээс асуулт асууж яах гэдэг тохиогддог. Санамсаргүйгээр өргөлт хийхэд
харилцаж байгаа хүн чинь санамсруугаар танд эргэлзэнэ. Та итгэл даах хүмүүн үү гэдэг. Нэгэн судалгаагаар эмчнараас 10 секундын уртаа хоолой мөчлөгийг авсан байгаа. Өөрийн нэр, мэрэгжил, ажилдаг газраа буюу сайн байна уу намайг жишээлбэл доктор Эдвардс гэдэг би хүүхдүүдийн хавдар судлалын эмч мэрэгчлээ гэх мэтээр танилцуулахыг хүссэн. Тэгээд эдгээр бичлэгүүдийг аваад нэгтгэхэд дараа нь хэлж буй үгсийг ойлгохдохгүй болгож эдитэлсэн гэсэн үг. Жишээлбэл гэж минь. Ингээд үүнийг хүмүүс сонсгосон. Тэгээд зөвхөн хоолон дээр нь үндэслээд найрсаг дотн ур чадвартай байдлаар нэрэмлэхийг хүссэн. Тэгээ энэ судалгаагаа олон дахин хийсэн бөгөөд нэг хачин утга нь олдохгүй яриа сонсоод байгаа хэрнээ хүмүүсээс чам таалагдж гэнэ үү, дотн байна уу, чадвартай байна уу гэд асуугаад байна гэсэн үг байхгүй. Тэгээд хүндий ур чадваргүй гэж үнэлэгдсэн эмчнэр мэрэгжлийн алдаанаас болж шүүхэд дуудагдах магадлал хамгүй өндөр байгааг тогтоосон байгаа. Хүмүүс эмчийг зөвхөн чадвараар нь биш, хоолойны өнгөөс нь сэтгэгдлээр үлдээж дүгндэг гэдгийг баталсан. Тэгэхээр өөрийгөө зөвөр илэрхийлнэ гэдэг маш чухал ахнэ. Маш чухал. Таны найрсаг дотн байдал болон ур чадварыг тодорхойлох зүйлс зөвхөн хэлж буй үг чинь биш, түүнийг яаж хэлж байгаа ч юм байхгүй. Үүний нэг жишээ нь Ring компаниг үүсгэн байгуулах Jamie Siminoff юм. Shark Tank-аас нэг ч хөрөнгө аваагүй. Тэгсэн ч гэсэн дараа нь компани $1 тэрбум зарсан штеп. Тийм, Jamie Siminoff бол маш ухаалаг чадвартай хүн байсан. Түүний бүтээл нь ч маргаангүй. Amazon түүний бүтээлийг $1 тэрбумаар худалдаж авсан штеп. Гэсэн ч тэрээр Shark Tank-д ороод илтгэлээ тавиад санал авч чадаагүй. Яагаад? Гоц ухаантай, гайхалтай санаатай тэр залуу яагаад мөнгө авч чадаагүй гэдэг бодол намайг тарчлаасан. Гэвч асуудал нь түүний тохионд байгааг олж мэдсэн. Энэ бол маш том маргаан дэгдэх үзэл бодол шүү. Миний бодлоор тэрээр илтгэлийнхаа эхний 10 секундэд шаркуудын итгэлийг алдчихсан. Танилцуулсан бараа нь хаалганы цонх байсан учраас коридороор алхаж орж ирэхийн оронд коридорын эхэнд хаалгаа байршуулад хаалгаа тогтчиж эхэлдэг. Шарку түүнийг хараагүй, түүнд итгэлцэл төрөөгүй байгаа. Тэгээд түг гэд хаалга тогшсон. Сайн уу? Энд хүн байна уу гэдэг. Тийм, сайн уу? Жими байна? Гэд өөрийнхөө нэрийг асуусан. Та Shark байсан бол маш хурдан царайг нь харлгүйгээр хин нэгний тухай анхны сэтгэл авах байсан бол чихээрээ сонсдог үнэстэй. Гэтэл асуулт асуугаад өргөлд ороод ирэхээр за мэдэхгүй юм да гэдэл шууд өгөнчиж байгаа байхгүй юу. Худалч хүмүүс маш их өргөлд хэрэгэлдэг. 2 үннийг худал тоглоомыг тоглож ирсэн үү? Тэгэлгүй яах вэ? Хэрв тоолж үзээгүй хүн байвал нэгэн зөвлөмжийг өгье. Хүмүүс ихэвчлэн худал өгүүлбэрийг асууж хэлдэг. Жишээ нь би алтан загастай, би цагаан холтон, би бас нухаан тайртай гэмэт. Худал хэлэхдээ өөрийн мэдлгүй хоолойны өнгөө дээшлүүлчихдэг. Үүний учир нь худал хэлж байхдаа бид нөгөө хүн маань бидэнд итгэж байгаа эсхийг мэдхийг хүсдэг байхгүй. Энэ бол даалт ухамсарын ухамсаргүй үйлдэл. Тэгэхээр Джейми маань илтгэлээ эхлүүлээд тэгснэ анхны сэтгэлдээ зүгээр үлдээж чадсангүй орж ирэхдээ хүнтэй мэдлээгүй оронд нь асуулт асуусан. Тэгээ боломжоо алдсан. Юу хийснээ чухал биш. Марк Кюбен түүнээс чи илтгэл тавихаар ирсэн үү гэж асуухад илтгэл тавихаар ирлээ гэд дахиад л өргөлд ашиглаад асууцсан. Миний бодлоор энд юу болсон бэ гэвэл энэ харилцаа яриа түүний ур чадварыг илтгэцсэн. Уг нь хаалга нэгдээ тэрээр хонхоо маш сайхнаар тайлбарладаг шүү дээ. Гэвч харамсалтай нүрээ гаргахаас өмнө итгэлийг нь алдсан. Гэтэл тэр маань их ур чадвартай, асар ухаалаг хүн шүү дээ. Яг бизнесийн ухаантай, техник технологийн өргөн мэдлэгтэй, бүтээгдэхүүн үүсгэх, баг удирдах, борлуулалтаа өсгөх гэх мэт бүхий л чухал зүйлсийг маш сайн эзэмшсэн, маш чадвартай нэгэн байсан. Тийм. Тэр бүх тохиогоо буруу өгсөн. Найрсаг дотн байж чадаагүй, чадамжаач зөв илэрхийлээгүй болохоор түүнийгээ нөхөх гээд хит хичээсэн гэхүү дээ. Аврах гэж хичээсэн. Гэтэ юу гэж бидэнд ийм давуу тал байна, ийм технологи гэсэн. Яг хідэн төгрөг босголоо инглээ тэглээгээд. Гэвч нэгэн тэтгэлээ алдчихсан. Тэгээд би энэ видеог үзээд буруу хөл дээр боссон юм уу? Ийм мундаг залууд юу тохиолдсон гэд номондоо задлж бичсэн байгаа.
Их хичээл зүтгэл орсон харагдажсэн л да. Зохиолоо, хэл хүүгээ бичиж найруулад л олон дахин давтаа төгс болгосон. Гэтэл заримдаа тулцсан бэлтгэл хүнийг хорлдог. Буруу гэж байгаа юм биш. Би даалт хамгаалах, презентац тавих хэрэгтэй бол бид угаас бэлтэн өөр арга байхгүй. Төгс хариултыг олоод түүнийгээ цээжлээд бэлддэг. Гэхдээ энэ таны хүссэн үр дүн авчихгүй байж мэднэ. Симонов болон бусад ухаалаг хүмүүс яагаад ийм асуудалтай тулгардгийн те жишээлбэл Симоновт шаарку те итгэхгүй тийм мэднэ нэвтрхий өрсөлдөөнтэй хизээч бүтэхгүй санаа гэж нүүрлөө нь харж байгаа шууд хэлсэн. Яагаад тэгж гэн гэвэл хит их бэлтгэл нь цөмөрцөн гэж хэлэхүүдээ те нөгөө л бэлдсэн асуултаа хариултаа автоматар хэлээд тахаар хүмүүс энэ одоо хөөрхий. Жишээлбэл манай компани тийм зах зээл нэвтэрж байгаа сүүлийн 5 жилийн хугацаанд би зах зээлийн хэдэн хувийг эзэлдэг болсон одоо гэх мэтчлээ. Ингээд тахлаар энэ юу робот вэ гэж уулга алдна. Тийм ээ. Зүгээр л чин сэтгэлээсээ байгаагаараа ярих хэрэгтэй шүү дээ. Яг. Чи дэлхийн хамгийн ухаалаг хүн байгаад санаагаа бусдад зүгээр ойлгуулж чадахгүй бол тэр чам тусалж чадахгүй. Ухаалаг хүмүүсийн үг бусдад хүрч чадахгүй байхыг харах надад үнэхээр хэцүү байдаг. Тэр илтгэлийг хараад би үнэхээр харамссан. Гэхдээ Джейми одоо азар маш сайн байгаа. Дараа нь тэр өөрөө шарк болоод буцаж ирсэн шүү дээ, тий. Тийм ээ. Гэтэл те шаркын хуваар орж ирэхдээ ямар өөр байгааг нь харсан биз дээ. Бурхан минь өөртөө итгэлтэй байдал нь илт мэдрэгдэг. Коридор орж ирэхдээ л инээмсэглээл, гараа дохиж мэдлээл, гар барайл те. Анхны илтгэл дээр хийгээгүй тэр бүх зүйлсээ тэр дараа нь шарк болоод ашигласан. Уг нэг хүн, нэг санаа, ижил хувцлал өмссөн байгаа хэрнээ тийм өөр хүн шиг байдаг. Тийм үстэй. Үнэхээр сонирхолтой. Өөрийгөө илэрхийлэх гэдэг нь юу хэлэхтэй биш харин яаж хэлэхтэй байгаа юм байна. Бас хэлж байгаа үг тоглосон юм аа. Нэг зүйл миний сонирхлыг татаад байна. Саяхан би доктор Ромнитой нарциссизмын талаар ярилцсан юм. Тэрээр энэ сэдвээр мэргэжсэн маш чадварлаг сэтгэл судлаач лээ. Та надад харизм болон нарциссизмын ялгааг тайлбарлаад өгөөч. Хэн нэгэн үнэхээр чин сэтгэлээсээ илэрхсэг дотн халамжтай байна уу? Эсвэл харизмын арга техникийг эзэмшээд ашиглаад бусдыг удирдахын тулд өөрийнхөө хүслээ гүйцэлдүүлэхийн тулд хянах гээд байна гэдэг яаж таних вэ? Энэ бол миний энэ номыг бичихтэй хамгийн их айжсан зүйл. Илэн далангүй хэлбэл энэ номны агуулгыг бусдыг өөрийнхөө иргэшээлд оруулахыг хүсдэг манипуляторуудад өгч магадгүй гэж айсан. Тийм, мэдээж. Үүнээс би үнэхээр их айдаг. Нарциссист тэгээ нэмээд ухаантай байвал бүгдийг нэгд нэнгүү судлаад сайхан ашиглах байх та. Тэгэхээр энэ хоёр төрлийн хүмүүсийг яалгах ямар арга байна вэ? Юун түрүүн жижиг шинж тэмдгээс эхлэе. Миний хамгийн том айдас бол миний номыг муу муухай зүйлд ашиглах. Хүн бүр үүнийг муу биш сайн зүйлд ашиглаасаа гэж хүсдэг, тэгж боломжтой. Гэхдээ сайн мэдэн гэвэл те даравч дардаа, булавч бултаа гэдэг штэ. Үнэн эртээрээ хизээ нэгэн цагт гарч ирдэг. Аюулын дохой зэл гэж байна. Номондоо би 4 төрлийн дохойг тайлбарласан. Халуун дотн үүний дотор үгэн болон үгэн бус дохой багтана, уур чадварыг илтгэх үгэн болон үгэн бус дохой, харизмыг илтгэх гайхалтай дохойнууд болон аюулын дохой. Аюулын дохойнд бидэнд асуудал үүсгэдэг. Худалч хүмүүсийн хамгийн их хийдэг мөн биднийг ичих, мэлзэх үед гардаг зүйлс нөр аюулын дохой байхгүй. Аюулын бүсэд байхдаа эдгээр дохойнуудыг нууж дарагдуулах маш хэцүү байдаг учраас даравч дардаанаа л гэдэг байгаа юм. Тэгэхээр эдгээр аюулын дохойнуудыг таниад авах нь төхөн болдог. Ямар дохойнууд вэ? Маш олон байдаг. Эхнээс нь яриад явъя. Энэ бол өөрийн гэсэн бизнестэй, магадгүй олон хүний итгэлийг хүлээсэн, олон дагагч чадтай, инфлюенсер гэж хэлдэг шүү дээ. Сошиал медиадаар алдартай. Эсвэл маш амжилттай явж байгаа нөлөө бүхэн улс төрч гэх мэт итгэл даах үед ямар ч хүн байсан ухтаа дотоод хүн нь нарциссистэж болно гэсэн үг. Тэгэлгүй яах вэ? Нөгөө зайлтай манипулятор хүмүүсийн удирдах залж чаддаг, тэдний нууж чаддаг хэд хэдэн дохойнууд байдаг. Номондоо бичсэн нэг жишээ бол Ленс Армстронг. Тэрээр дугуй жилдээ алдартай тамирчин боловч допамин хэрэглэдэг байсан. Мөн Бритни Спирсийн тухай ярмаар байна. Тэр маш их дохойнуудыг илэрхийлдэг хүн байсан байхгүй юу? Тэгэхээр за тэр жаах бол Ленс Армстронг, Ларри Кингийн шууд нэвтрүүлэг орж авах үед
Ларенгийн түүнээс Доппенгерээс эсхийг нь асуусан. Тэр хариулахдаа уруулаа ингэсэн. Уруулаа ингэж имэлгсэн. Уруулаа шулуун шугам болгож шахаж байгаа байхгүй. Энэ бол нэгэн зүйлийн дотроо барих эсвэл хэлэхгүй байхыг хичээж байгаа дэлхийн нийтийн дохио. Хүн дургүй зүйлээ сонсох эсвэл худлах хэлэх үед өөрийн мэдлэг уруулаа ингэж хавчдаг. Таны танилаас дургүй зүйлийн талаар асуух үед эсвэл худлаа ярих үед нь анзаарэгдэж болно. Бид лабораторид надад худал хэл нэртэй туршилт хийж хүмүүсийн худал хэлэхдээ гаргадаг хэлэмжүүдийг оншилсан ба үр дүнд нь хүн болгон өөрийн эдгээр дохиог мэдэх маш чухал гэдгийг ойлгосон. Өөрийн мэдлэгөө гаргадаг эдгээр үйлдэлүүдэд таниад авчвал бидэнд ч дээр бас гэр бүлийн хүмүүстэй үүнийг хэлэх хэрэгтэй. Яг энэ талаар бас номондоо оруулсан байгаа учраас унсч болно. Тэгэхээр надад худал хэл гэх тоглоомын үеэр бид туршилтанд оролцогч хүмүүсийг өөрсдийн тухай хамгийн ич хүртэй түүхээс хуваалцахыг хүссэн. Гэвч ингэхдээ нэг үн нэг худал түүхийг яриулсан. Тэгээд бичлэгийг үзээд хүмүүсийн ярих байдлаас нь аль нь үнэ аль нь худал болохыг таах гэж оролцсон. Хамгийн ачаалттай маш олон тохиолдолд ажиглагдсан нэг зүйл бол худал хэлэх үедээ хүмүүс амаа жимэж ийсэн. Яг тэгвэл бид худал хэлэх дургүй штэ. Бидний бие худал хэлж байгааг нь мэдээд яана аюулд орох нэгэ дотроос минь зогсоохыг оролдож байгаа илэрхийлэмж нь амаа жимэх. Даал тухамсар худлаа яриулахгүй тул биднийг бэл гэж амын минь жимэлэгдэг. Эмэгтэй хүмүүсээс жинчээ хідвэ гэхэд шууд гэдэг. Ямар ч эмэгтэй хүн жингийн хандлаар ярих дурггүй штэ. Энэ бол дотроо барих үйлдэл. Бас нэг дохио бол зай барих үйлдэл. Худалч хүмүүс ярьж байгаа зүйлээсээ яг л муухай үнэр гарч байгаа юм шиг биеэ холдуулан дайждаг гэдгийг судалгаагаар олж нээсэн. Өөр тохиолдсон бодит ичмээр түүхээ үннээр нь ярьж байгаа хүмүүс гараа ашиглаад духан дээрээ гараа тавих ч юм уу, ичих ч юм уу тэр тийштэй. Ичүүрийн поз авах гэх мэтээр үйлдэл гаргаж байсан. Тэгээ үнэхээр би ичж гэн гэж энэ төр ярьж байсан байхгүй юу? Гэлтэй ичмээр юм гэл. Тийм шүү. Үнийг би ч анзаарч байсан юм байна. Тийм. Хүү яг жинкнээсээ эцсийн үед ийм үйл гаргадаг. Ичүүртэй гутамшигтай үед бид нэр үнэхээр чин сэтгэлээсээ ичж байгаагаа толгоогоос сэрхсрэх, нүрээ өвчлөөдүүлэх гих мэтээр илэрхийлдэг. Тийм байгаа үстэй. Харин худлаа түүх зохиож ярьж байгаа бол хүн амаа жимэдэг. Хэлсэн үгнээс холдох үйлдэлийг хийдэг. Жишээ нь гэл хоошо наалт суугаал те. Амнаас нь гарсан үгнээс холдох гэж байгаа юм шиг толгоогоо хоош нь гидээлгээл сандлаа наалаа хэлдэг. Бидний дургүй зүйлээс бидний бие махбод биднийг зайлуулж байгаа зүүн совинтой холбоотой үйлдэл нь биеэр нь ингэж илэрдэг. Тэгэхээр уруулаа жимэх гинт зай барих зэрэг үйлдэлийг ажиглах юм бол бид нэр түүнийг анхааралтай хүлээж авах хэрэгтэй. Бас нэг жишээ нь гэвэл нүд цавчдаг. Илүү их үү? Тийм ээ. Худлаа ярьж байгаа хүмүүс нүдээ илүү олон цавчдаг. Тэгэхээр Бритни Спирс маш олон жилийн өгснийг ярилцлагад бид нэр задлан шинжилгээ хийсэн юм. Ярилцлагын үеэр түүнээс маш хүнд хэцүү асуултууд асуусан. Жишээ нь аавынх нь насран хамгаалтын тухай асуулт гарч ирэхэд тэр нүдээ маш хурдан цавчиж эхэлсэн. Энгийн цавчиж байгаа шууд ингэж цавчиж эхэлсэн гэсэн үг. Энэ нь биднийг маш их сандарсан үед гаднаас ирж буй цочрлыг бууруулахын тулд бидний бие автоматар хийдэг хариу үйлдэл байхгүй юу? Энэ нэг ухаангүй хийдэг гэсэн үг. Тэгэхээр нарциссист бусдыг өөр иргэшээлд оруулж чаддаг хүмүүс хүртэл яг эдгээр хідэн дохионуудыг бол хэн чаддгүй. Хэн нэгний яриа маш үнэмшилтэй ихтгэл төрүүлэхөөс сонсогдож болох ч нүдэн түргэн завчжээвэл анхаарах хэрэгтэй. Хоошоо сууж ивэл анхаарах хэрэгтэй тий. Тийм. Тэгээд бас амаа жимээжэвэл анхаарах хэрэгтэй гэсэн. Эдгээр тохиог мэддэг байх нь маш чухал. Учир нь бусдыг ашигладаг, муу санаа өөрчлөсөн хүмүүсийг таньж мэдэх цорын ганц арга бол ажиглалт сэргэг ухамсар байхгүй. Учир нь хүмүүсийг маш анхааралтай сайтар ажиглах тусам даравч далтай нь боловч бултаа гэд сайн муугаараа ялгардаг. Мэдлэг чадварыг хуурамчаар бүтээж болох уу? Гэхдээ үүнийг урт хугацаанд барихд хэцүү. Халуун дотн байдлыг богино хугацаанд хуурамчаар гаргаж чадна. Гэхдээ насан туршдаа халуун дулаан болж үжиглэх нь юу л бол. Жишээндээ Тираносын Элизабет Холмсыг харал та. Тэр ингээд маш бүдүүн ийм хоолоогоор ярьдаг. Ингээд жүжиж ярьдаг. Хүмүүстэй сонсоод энэ одоо өөрийнх нь хоолой юм уу гэж гайхдаг тий. Тэгэхээр судалгаанаас харахад эрэгтэй ч бай эмэгтэй ч бай хүмүүсийн
хүмүүсийн хувьд хоолойныхоо байглаас заягсан хамгийн нам темпээр ярих нь тэдгээр хүмүүсийг чадвартай ихтгэл даахуйц болгож харагдуулдаг. Би одоо ч гэсэн өөрийнхөө натурал хамгийн намуу хоолоогоор ярьж байгаа. Хэрвээ би гэж яриул яах вэ? Гэм нарийн хоолой. Тэгэхээр чи хүмүүс тисэж чадахгүй штэ. Сайн уу? Юу андаа гэвэл ямар вэ? Галзуу байгаа штэ. Таныг ур чадвартай гэж бодохгүй. Яг итгэл төрүүлэхгүй. Тэгэхээр хооломсын хувьд хүчилж өөрийн байгалийн хоолойноос 1 октаваар доошлуулж ярьдаг байсан хүмүүст анзаарагдаж эхэлсэн гэсэн. Жишээлбэл бүх ярилцлага дээр л намайг ингэж яриад байгаа нь хүмүүст анзаарагдаад сэжиг төрж эхэлсэн гэсэн байхгүй юу? Хамгийн гол нь хүн үргэлж дандаа ингэж худлаа тооноо барьж явах боломжгүй. Сүүлд тэрээр сохтуу байхдаа өөрийнхөө натурал хоолоогоор яриад ажлынхандаа баригдсан гэсэн. Тэр арх ууж болохгүй шүү. Арх уухгүй л байж баригдахгүй. Худлаа. За гол санаа нь юу гэж л яар худал хуурмгийг хүн насан туршдаа барьж чаддгүй. Бие махбодчин бас үнэнтэй зөрчилдөж эхэлнэ л дээ. Ямар нэгэн зүйлийг нуух эсвэл жаахан худлаа хэлэхэд доторх хүн чинь нэг л биш байгааг анзаараад явандаа тэр нь биеийн илэмжээр нь заавал илэрдэг. Би үүнийг өөрөө ч мэдэрч авлаа. Хүүхэд байхдаа хэлдэг байсан жижиг худлуудаас ахуулаад том болсон хойноо хүртэл амьдралынхаа нэгэн хэсгийг би шулуун шудраг байдлаас хол өнгөрүүлж авсан хүн. Жижиг худал чинь нэмэгдээ томроод ахиад хизээ нэгэн цагт дэлбэрдэг. Илэрэн штэ. Боловч бултайн. Эдээ нь ил гарч ирэх л болно. Ийм учраас би таныг эдгээр тохионуудыг анхааралтай сэргийг ухамсараар ажиглаж сураасаа гэж хүсэж байна. Сая таныг таагүй муухай мэдрэмж төрүүлсэн дурсамжаа ярих үед нүүр чинь хуурж байгааг анзаарсан. Ихэвчлэн хайрцагт тэртээ хортой хүмүүстэй таарахад энэ нь илэрдэг. Аргагүй өрхөнд хүсэхгүй байгаа хүмүүстэйгээ худлаа халуун дотн байдал илэрхийлэх болж эхлэхэд энэ бидний нүүрэн дээр харагддаг. Заавал найрсаг хандах ёстой байдаг гэж үү? Тий. Ажлын байран дээр бид хамгийн сайн хувилбараараа хамгийн ур чадвартай, ухаантай, халуун дотн нэгэн байхыг хүсдэг штэ. Хүн таагүй сэтгэл төрүүлэх дуртай хэн байх вэ? Гэвч ажлын газар чинь хортой зан авиртай таны дургуг байн хурагдаг хүн байвал яах вэ? Ажлын байран дээр ч биш дургуй хамаатны хүмүүс гэр бүлийн гишүүнтэй байлаа гэхэд дандаа хуурамчаар нэмсгэлж уулзахад гоё байна гэж хэлж чадахгүй үстэй. Бидний биеийн илэмжийн тохиог бусдад илэрхийлдэг. Жохон хуурам санагдчихжээ. Нүд чинь хөдлөхгүй. Харж байна уу? Та яг л элехтэй уугуул иргэн шиг ярьж шүү. Яг тийм учраас хортой зантай хүмүүс бидэнд маш их сөргөөр нөлөөлдөг. Хүмүүстэй муухай байхыг, гомдоохыг хүсдэггүй энэ натур маань өөрөө бидний худлаа дүрсэхэд хүргэж эхэлдэг. Дараа нь өөрийгөө буруу шаана. Үүнээс сурах ёстой зүйл бол илүү олон хуурамч тохио илгээх ёстой биш, харин хортой хүмүүсээс зайгаа авч хил хязгаараа барьж сурах байхгүй юу? Тийм. Тэднээс ангижир. Тэднээс хоолд. Учир нь үнэн үргэлж ил гардаг. Ил болно гэдэг нь жанжин шухмаа зөрчигдгийг хэлж гин үү? Хүсээгүй ч гэсэн хитрхи саймшрах гэсэн утгатай юу? Тийм. Яг зөв. Энэ хүнтэй нийцэж ажиллахын тулд би хүсээгүй зүйлийг хийх ёстой юм байна гэж биед нь мэдрэгдэж эхэлнэ. Тэсүүлдээ өөрөө өөртөө эргэлзэж эхлэх байх тий. Тийм ээ. Тэ гэдэг асуулт. Тийм. Тийм. Хэрв та өөрт хортой хүмүүсийг зааглах хил хязгаараа тогтоож чадахгүй бол аль хэдийнэ таны амьдралд байр сууриа эзэлсэн байгаа бол бид аль хэдийн дүр эсгээд эхэлсэн байх магадaltaй. Ямар хэцүү илээ дээ. Ингүүл яах вэ? Надад ингэ сонирхолтой жишээ орж ирлээ. Зүгээр чиний дургуун хүн байвал яах вэ? Тэр хүн хортой биш, чамд ямар нэгэн гим хийдэггүй, муу хазан гаргадаггүй, хорлох гэж хичээдэггүй. Гэхдээ зүгээр л таалагдгүй байл яах вэ? Тэр хүнтэй хамт ажилладаг гэж бодъё л доо. Нэг компанид хамт ажилладаг бол тэр хүнд хуурамч зан гаргаад, найрсаг хандаад, жоохон жүжиглээд ч юм уу те яваад байх уу? Эсвэл сайн уу, юу байна гэд яваад ах уу? Эсвэл шударгаар чи надад таалагддгүй. Хөгшөө. Чи битээр таарахгүй байна. Чамд үнэхээр үннээ л хэлье. Шүүмжилж байгаа юм шиг санагч байгаа л уучлаарай. Гэхдээ үннийг хэлэхэд битээр таарахгүй шүү гэд шударгаар хэлсэн дээр үү? Энэ хоёр аль нь дээр вэ? AB гэсэн сонголтод би C-г сонгож болох уу?
Тэгэхээр би чадах хүртлээр жүжиглэл гэдэг үзэл баримталтай огт санаа нийлдэггүй хүн. Хэрв чи тухайн хүн дургүй бол хуурамчаар дүр эсгэд сайн хандхад зогсоож харин өөрийн чадвар мэдлэг дээрээ илүү анхаарах төвлөрөх хэрэгтэй. Буюу 3 дахь сонголтыг хий те. Өөрөөр хэлбэл та хоёрыг холбож байгаа зүйл чинь хэрвээ ажил юм бол ажил дээрээ төвлөр. Хамтдаа хийх ёстой өгөгдсөн даалгавраа гүйцэтгэг. Мэйлээ бичих ёстойгоороо бич. Зөвхөн зайлшгүй шаардлагатай л зүйлээ хий. Хэн нэгэнтэй сайхан хүн болох гэж, сайн хүн болж дүр эсэх гэж дотносох хэрэг байхгүй. Амралтанд хамт явах, ажил тараад нэг газар суух, кофе уух битгий. Ханд кофе ууя, ханд гадуур явъя гэхэд нь хил хязгаараа тогтоож өгч байгаа юм байна. Яг үнэ. Би өнөөдөр маш завгүй ажилтай байна. Маргааш ажлын төлөвлөгөө ярилцаага хойшлуулж болно. Ойлгомжтой. Тэгэхээр зөвхөн ажилдаа төвлөрөх нь байна. Жишээ нь таагүй сэтгэл төрүүлдэг хүнтэй уулзлаа гэхэд дотроо бодох нь шүү дээ, тий. За энэ 20 секундыг ол нэг жоохон хүн болгонтэй найрсаг ханддаг, наалддаг, жоохон хууран зантай хүнтэй өнгөрүүлж ин да. Аль болох өөрийнхөөрөө үннээрээ байх гэж хичээх хэрэгтэй. Хаяа үнэхээр хүсээгүй нөхцөл байдалтай бид ордог, үүнийг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ яг энэ үед би ажил дээр юм хувийн юм ярих дургүй. Ажилдаа төвлөрөх дуртай. Хэрв танд зүгээр бол хэдүүлээ ажиллаа гэж хичээд эрт тарыг би гэртээ очимоор байна гэх мэтчлэн яг л үннээ хэлэх хэрэгтэй. Хэрвээ тэр хүн чинь үнэхээр уур чадвар сайтай хүн байх юм бол уур чадварынхын талаар магтаж болно. Таны ачаар эрт харах гэж байна гэж баярладаг ч юм уу. Тэгвэл хэрвээ тэр хүний чадамжинч таа руу харилцааны ч доголдолтой хүн байвал яах вэ? Юу ч хийж чадахгүй, ухаантай ч биш, тэг жоохон тиймэрхүү юм байвал. Яг нь сонсоход хэцүү байж болох ш даваад л гар гэж би хэлнэ. Очоод захиралтай хэл. Намайг өөр баглаа оруулаад өгөөч гэх юм уу? Тийм. Энэ хүнтэй яаж ажиллахаа мэдэхгүй байна. Бид хоёр ойлголцчихгүй гараас нь ч юм гарахгүй байна гэд өөрөө чадамжгүй халуун дотн биш хүнтэй зайгаа бариад холдоод бусдаас тусламж ав. Битгий тисээд төвчээд хуурамч дүр эсгээд амьдраад бай. Дүр эсгэж амьдрахад энэ амьдрал хитрхи богино биш гэж үү? Хүнээс тусламж авах нь. Битгий үүнтэй амьдрал, битгий үүнийг хүлээн зөвшөөрл. Тэглгүй яах вэ? Дараагийн асуултыг танаас асууж исэн байж магадгүй. Таны шинээр олж мэдсэн магадгүй сүүлийн 6 сард сурсан ч юм уу олж нээсэн харизмыг илтгэдэг шинэ дохионууд гэвэл юу вэ? Өмнө нь мэддэггүй байсан гэтэл нэг судалгаа уншсан чинь ийм нотлогоо гарч ирсэн байлээ гэж таны анхаарлыг татсан ч гэх юм уу? Номынхаа хамгийн сүүлийн хэвлэлд шургуулсан нэг шин дохио байгаа. Үүнийг надад манай хідэн эрэгтэй уншигч маань хэлж өгсөн юм. Би үүнийг маш их сонирхож байгаа. Льюис, чи үүнтэй санал нийлэхүүгүй хэлээрэй. Би номдоо толгой дохих тухай бүтэн нэг хэсэг оруулсан. Би байнга толгой дохдсон шүү. Тийм, чи бол дохигч. Тэгэхээр толгойгоо дээш. Энд чи сайн зүйл үсттэй. Сайн. Ер нь бол дохиж гэн гэдгийг хүлээн зөвшөөрж гэн гэсэн үг. Зарим толгоос ихсэрч хүлээн зөвшөөрдөг. Судалгаагаар чамайг над руу зөөлөн толгой дохиход би 3-4 дахин урт ярддаг гэж тогтоосон байгаа. Хөөх. Чи толгой дохиод зөөлхөн дохижох үедээ надад үргэлжлүүлээд би зүгээр л тийм ээ гэл толгой дохиол тайвнаар удаанаар ингэдэг хүн шүү дээ. Яг наа чин яриад дээ гэсэн дохио байхгүй юу? Гэтэл дуусаасаа гэх үедээ бид нар яадаг. Тийм гэдэг хурдан толгой дохдог. Тэгэхээр энд ялгаа наа тий. Хэрв чи уулзалт дээр хин нэг яриагаа өндөрлүүлээсэ гэвэл хурдан толгойгоо дохино. Яриасаа гэх юм бол удаан дохино. Тэгэхээр үүнийг би номон дээрээ бичээд оруулсан чинь хідэн эрэгтэй уншигчид Ванесса эрчүүдийн дунд нэг нууц өгөн бус дохио байдаг юм гэж хэлсэн. Тэгээ наа чи юу юм бэ гэсэн чинь бид таньдаг, итгэдэг залуутай уулзсан бол сайн уу? Хей. Сайн уу, бро? Яг тэгэж дохдог. Гэтэл мэдгүй хүнтэй уулзахаараа доошоо. Хей. Яг тэгдэж шүү. Энэ үнэхээр үнэн. Танилцсандаа таатай байна гэд толгой дохино.
Таньдаг хүн байх юм бол юу анандаа гэдэг штеп. Би тэгэхээр энийг өөрийнхөө тайлах гэж оролцсон. Үнэхээр сонирхолтой маа. Энэ нь байгалийн өгөгдлөө эсвэл нийгмээс сурсан зүйл үү? Энэ талаар би сонсонгуудаа л хөөх гэж бодоод ирчүүдийг ажиглаж гисэн нөхрөө, эргэн тойрны ирчүүдээ найзуудаас асууж эхэлсэн. Үүний шалтгааныг юу гэж бодож байна гэвэл бидний энэ гүрээний суудас хамгийн эмзэг хэсэг. Толгоогоо дээш нь тогчоно гэдэг нь би чамайг мэдэн чамд итгэж гэн гэсэн үг. Нээлттэй байна. Доошо гэдэг нь болохоор гүрээнийхээ суудсыг хааж байгаа. Би чамайг харлаа. Би энд дээ шүү. Би өөрийгөө л хамгаалж шүү. Гэхдээ чамаа яахчгүй. Юу вэ? Яг гүрээгээ хамгаалж байгаа хгүй. Тэгэхээр таних уу, танихгүй гэдгээс шалтгаалж хийдэг үйл нь өөр байна гэж бодож байна. Таньдаг хүндээ толгоогоо дээш нь гүрээнээс цааруулаад таньдгүй бол доошо. Яг ингэж ярьдгүй л да. Гэхдээ энэ бол ур чадварыг илэрхийлэх үзүүлэлт. Ямар сонирхолтой юм бэ? Тийм. Надад номондоо 96 дохиог оруулсан байгаа ч судлах юм маш их байна гэж харагдаж байна. Олж илрүүлсээр байгаа, happy байгаа. Ямар гоё юм бэ? Тэгвэл удирдагчдад заавал байх ёстой хамгийн хүчтэй 3 дохиог хэлж өгөөч. Окей. Энэ бол чадамжтай байх талаарх зүйл. Би харизмын тухай ярихдаа халуун дотн байдал, чадамж, харизм, аюулл занлын тухай ярьсан. Удирдагчдын талаар ярихад миний дуртай жишээ бол Nixon Kennedy нарын ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээ юм. Үүнийг үзчихсэн үү? Тэгэхээр яг энд байгаа харизм өндөртэй хэсэг бүлэг хүмүүсийн талаар ярих нэ. Эдгээр хүмүүсээс суралцаж дагах хэрэгтэй юу? Та надаас удирдагч хүмүүсийн талаар асуусан учраас удирдагчдын ур чадварын талаар ярих гэж байна. Өндөр харизм, өндөр ур чадамжтай, халуун дотн хүмүүс. Тийм. Хэрв та харилцааны чадвар сайтай, бусдад дотн ханддагч ур чадварын хилэмжээ тохиогоо сайжруулмаар бол эдгээрийг ашиглаж болно. Хамгийн гайхалтай жишээ бол Nixon Kennedy нарын ерөнхийлөгчийн сонгуулийн мэтгэлцээ. Үүнийг сонсч байсан уу? Надад жоохон шипи өгөөч. Окей, хоёлаа жоохон түүхий хичээл үзгөө. Магадгүй чи өнийг өмнө нь дурдчихсан баха. Тэдний нэг нь илүү ууртай ч юм уу, тийм байсан билүү? Яг сандгүй. Би яагаад энэ түүхэнд дуртай байвал энэ нэгэн сонирхолтой тааврыг үүсгэсэн. Ануугийн түүхийн энэ хэсэгт хүн амын бараг тал хувь нь ерөнхийлөгчийн мэтгэлцээнийг зурагтаар үзээд харин үлдсэн тал нь радиогоор сонсдог байсан. Мэтгэлцээнийг зурагтаар үзсэн хүмүүс Кеннедиг ялсан гэдэгт итгэлтэй байсан бол радиогоор сонссон хүмүүс Никснийг ялсан гэдэгт итгэлтэй байсан. Түүхэнд анх удаа ийм ялгаатай байдал үүссэн. Хэрэг. Нэг нь ухаалаг сонсогдоод нөгөө нь дотн харагдсан уу? Нэг нь жинхэнэ удирдагчийг харагдаад нөгөө нь тэгж сонсогдсон. Тэдний хооронд нийлүүлэх галзуу удирдагч төрхнээ. Тийм шүү, их тахирамжтай. Nixon бол удирдагчийг сонсогдсон баг. Nixon удирдагчийг сонсогдсон. Тэр үнэхээр сайн хоолойн чадaltaй байсан ч зурагтаар ялагчиг харагдсан. Энэ лүүсер гэдэг үгийг хэрэглэх дургу. Гэхдээ Nixon мэтэлцээний эхний хэдэн секундэд л хожигдл хүлээсэн гэж өөрийн намтар номондоо бичсэн байсан. Хэдхэн секунд шүү. Өөрөө тэгж хэлсэн. Түрүүн хоёлаа ярьжсэн шүү дээ, нөгөө Shark Tank санаанд орчлоо. Яг эхний хэдхэн секундэд ур чадамжаа харуулж чадаагүй юм. Мэтгэлцээний үеэр шууд дамжуулалтын үеэр хоёр оролцогчийг 30-40 секунд тогтоон барьж харуулсан бөгөөд камерын дууранд Nixon сул дорой харагдчихсан. Үзэгчд үгүй энэ залуу биш шүү гэсэн гэдэг. Шалтгаан нь Nixon сонгуулийн сурчлагын үеэр өвдгөө гэмтэж гисэн 7 хоногийн турш эмнэлэгт байгаад гэмтэлтэй дээрэс нь халуунтай орж ирсэн. Үүнийг хүмүүс төдийлөн мэддэггүй. Харин Kennedy бие сайн борлуулчихсантай гоё хослол өмссөн тий. Бүх зүйлд бэлэн харагдажсэн. Мөн мэтгэлцээний хар цагаан зурагтаар гарсан бөгөөд Nixon-ы хослол хитрхи хүр өнгөтэй байсан учраас арын хар фонттой нь уусаад сайн харагдаагүй. Тэгэхээр өнгөний талаар энэ номынхаа сүүл хэсэгт бас оруулсан байдаг. Замартаач Nixon өвдгнөөсөө болоод гүйлтийн бэлэн байдал гэж нэрлэдэг ийм байрлалаар суудсан. Хөлөө хажуу тийш нь харуулад яг л босч хүүх гэж байгаа юм шиг байсан гэсэн үг. Энэ нь яг л биднийг орхид зүхтах байгаа мэт сэтгэл төрүүлээ зогсоогүй те бат бүх суургүй мэт харагдуулсан. Тэгэхээр Nixon итгэлийнхаа эхний 30 секундыг яг тэр байрлалдаа харагдаж байсан байгаа. Өвдгнөөс болоод өвчнөө намдаах гэж. Гэтэл үзэгчдэд энэ ямар сэтгэл төрүүлсэн байв? Биднийг хаяад зүхтах нэ. Энэ хаашаа яриад байгаа юм бэ гэсэн эргэлзээг төрүүлсэн. Хүмүүс оюун ухамсараараа үүнийг ойлгоогүй байж болох ч
бидэнтэй хамт үлдэхгүй удирдахч байна гэдэг тохиол сигналыг хүмүүс төгсөн. Гэтэл нөгөө талд Кеннеди болохоор наллаагаа тайвнаар хөлөө ачаа суудсан, даруй төлөв гар гэж нэрлэдэг юм позиц амарсан байдалтай. даруй төлөв гарын байрлалыг өвдөг дээрээ тавиад Би юунд ч яараагүй шүү, энд дээ шүү. тийм би чиний удирдагч, би чиний ерөнхийлөгч гэж харагдсан. Никсон бол хожим үүнийг нь хүлээн зөвшөөрсөн. Би сууж исэн юм уу? Эндэр дээр зогсож исэн юм уу? Сууж исэн. Хамгийн ихний кадр уурсаж эхлэхэд Кеннеди намбаагаа суудсан. Тайван, тогтун, Гараа тайван хөлн дээрээ тавьсан. бос зүхтах гэдэг юм шиг. Никсон тийм яг зүхтаах байгаа юм шиг байсан. Гэхдээ радиоор сонссон хүмүүс тийм зүйл хараагүй. Хоолойг нь сонссон юм байна. Хоолойг нь сонссон. Тийм л учраас Никси ялагдл хүлээж хожим намтар номондоо энэ тухайг бичсэн байдаг. Удирдагч хүний хувьд тайван би эндээ үлдэн шүү, та нарын хүн шүү гэдэг дохио өхөн туйлын чухал. Бага байрандаа тайван харагдахын тулд чихний омог болон мөр хоорондох зайгаа аль болох урт байлгах хэрэгтэй. Ингэж бүгтийж болохгүй юм уу? Тийм. Яагаад гэж учир нь бид өөртөө ихтэй байхдаа ялагч байхдаа аль болох зай эзэлж мүр тэнгэр цээж цэх байдаг штэ. Ялагч өөрөөрөө бахархдаг. Энэ бол бахархалтай хүний байрал ахгүй юу? Бахархалтай хүний чих мөр хоёр хамгийн хол зайтай байдаг. Жишээ нь видео колоор гаргахдаа хамгийн том алдаа гэд ингээд мөрөө хавчаад чихээ наачдаг. Сайн байцгаана уу гэл те. Энэ үед бид нэр хүнд нухацтай харагддггүй бас чадвартай юм шиг харагддгүй. Сайн уу өглөө нэмэг. Хоолой өнгө чинь бас чухал юм байна. Тийм байгаа биз. Видеод одлох үеэр мөрөө ингэж авчаад сайн уу. Өнөөдөр маш их чухал уулзалтай энэ сэдвийн талаар ярилцсан слайд бэлэн шүү гэвэл ямар байх нь вэ? Тэгэхээр би бүр танай хам талантай танилцмаар санагчлаа. Хүн болгоо ингэж цэх суудгүй. Хүн болгоо нэгнийхээ дохиог ялгаа шоолоо сууж идэг гэж төсөөлөгдлөө. Манай багийн гишүүд бүгд ялагч бид гайхалтай хүмүүс. Бид дуу сонсоод их хөвгчлээ суудаг. Мэдээж хүн басан хааныхаа нуруугаа бүгтээж болно л та. Гэхдээ анхны сэтгэл бол те яг ингэ цэх суудаг. Би онлайн уулзалтанд орохдоо түшлагтэй сандал хэрэгэлдэг. Учир нь энэ түшлэг мөрийг цэх байлгахад тусалдаг. Хоёр дахь зүйл бол илүү их хоолойн чадлыг өгдөг зүйл юм. Бид мөрөө хавцсан үедээ хоолойны хөвч чангарч vocal fry буюу ингэ салгалсан хоолоогоор хүмүүс сонсогдог гэсэн үг. Тийм шүү. Яг л айцсан хүн шиг хоолойн чичрээд л те яг ингэж сонсогдно. Ийм чичирч мэдрэгч гэнэ үү те? Хоолой хөвчнүүд чичрэх үед хүмүүс энийг сонсох дургүй байдаг. Хэрвээ мөрөн цих байх юм бол хоолой нь ингэ шахагдаж ингэж дуурдгүй байхгүй юу? Энэ дуу хоолой бол хоолой хөвчнүүд хоорондоо шахагдаж чичрэх үед агаар дутагдсан үед гардаг дуу чимээ. Энэ муухай авгаацтэй. Тэгэхээр мөр цэх үед агаар зай их байвал ийм асуудал үүсдэггүй. Үүнээс сал хамгийн хурдан арга бол дуугаа нэмж чанга ярих. Тэгвэл чиний хоолой хөвчөөр илүү их агаар түлхэгдэж орж гарan хоолойч нь тодорч салгалах чичрэх дуун байхгүй болдог. Хэрвээ хин нэг ярилцлаганд оруулаад яриулж ахт чинь хүмүүсийнх нь хоолой чичрээд ах юм бол те манай үзэгчдэд яриа чинь сайн сонсохдохгүй байна. Та чанга хэлээд өгөөч гэж хэлэх юм бол тэр хүн чанга ярих үед хоолой чичрэхэ болно. Дахиад жоохон чанга яргээд чанга яриулах хэрэгтэй. За тэгвэл таны саний өгсөн жишээн дээр шиг хоёр гараа ингэж барих эсвэл ингэж ширээн дээр ингэж тавих хоёрын ялгаа нь юу вэ? Эсвэл бүр эсрэгээрээ хоёр гараа нь дээр нь давхардуулаад тавьчвал яах вэ? Ямар сигнал өгөх вэ? Хоёр гараа зэрэгцүүлж тавиад ингэж амар дарахгүй ч гэсэндээ ингэ тайван зөвлгөөх ингэ тавьчвал ямар ялгаатай вэ? Сайхан асуулт байна. Жишээ нь чиний номын хавц дээрх зураг бол гараа гар дээрээ тавьсан байгаа шүү дээ. Хоёр гар чинь давхарлцсан. Энэ нь хаалттай байрал авсан боловч тайван харагддаг учраас амжилттай байгаа гэж мэдээлэл өгж хүмүүс сайхан сэтгэл төрүүлдэг. Гэтэл гараа зөрүүлээ илгээ тэрчүүл яах вэ? Хичнээн ингэж барих нь тухтай байдаг ч гэсэн энэ бол маш буруу байрлал. Илгээ тэрж явах үед нэгдүгээрт бид бусдад таалтай харагддаг. Хинч түүнийг хүсгүй те. Хоёрдугаарт шин санаа шийдэл гарч чаддгүйг бид судалгаагаараа олж мэдсэн. Тэгвэл өөр ямар сонголт байна вэ?
даруухан гараа тавих. Би тэ аяга барьж болно, компьютер дээр юм шийдэж Юу ч байсан яах. энэ илгээ тэрхээс л бусд нь юу ч байсан хамаагүй гэсэн үг. Тийм болохоор би туслах хэрэгсэл дууртай. Өөрөө Яг үндэ гоё амарж байгаа юм шиг гэдэг штеп. тийм мэднэ тийм. Гэхдээ л гараа ингэж илгээ тэрс суухгүй тулд өөр зүйлс ашигла. Би яг презентацийн тавьж байхдаа би поинтер ашигладаг. Эсвэл аяга барьж болно, үзэг барьж болно, юм бичиж болно. Ямар ч байсан энэ муу зуршлуудаас салах хэрэгтэй. Тэхийн тулд бид нэр төхөөрөмж, туслах зүйлс хэрэгжилж болно. Бүгдийг Яг ямар ч хамаагүй аргаар энэ сөрөг зүйлсээс салах хэрэгтэй. Гэхдээ үүнийг зөв битэтик гэж болчих болтгүй учраас орлуулж болно. Үзэг ч юм уу, поинтер бариад энэ дадал зуршлаа зогсоож болно. Туслах хэрэгсэл хэрэгж болно. Тэгэхээр миний нэг оюутан үргэлж дэвтэр барьж авдаг байсан. Түүнд үндэ энэ дэвтэр хэрэг байгаагүй л дээ. Уулзалт болоход ороод огноог нь бичээд, нэрийг бичээд, бүр хаа хамаагүй өглөө эдсэн зүйлсээ хүртэл бичдэг гэж байгаа байхгүй. Хэрвээ ингэж бичихгүй бол тэр яагаад гэдэг вэ гэхээр хурлын үеэр гараа халаасандаа хийгээд эсвэл гараа зөрүүлээ суучдаг. орлуулах хэрэгсэл юм байна. Тэгэхээр энэ үнэхээр сайн арга шүү. Тэгвэл ингэвэл яах вэ? Гараа ингээд барьч. Намайг хардаа яг ингэж барьж байгаа үед цус нь боогдоод маш их түүхшсэн харагдаж байна. Тэгэхээр түүний оронд хуруунуудаа нийлүүл ингэ бариулъя. Үзэр үдийн шүргэлцүүл. Хамаагүй тайвширсан харагдаж байгаа үед ингэж барьдаг хүнийг харж байсан уурт нь. Ноён гайхамшиг шиг юм уу? Тийм ээ, яг Shark Tank-ийн ноён гайхамшиг шиг тэр гэрээ хилцээр хийж тунгаан бод хуйда гараа яг ингэдэг. Бас ингээд хооронд нь цохоод байдаг те. Гэж аам. Тэгэхээр энэ бол үнэхээр хүчрэг дохой занга байх болно. Энэ бол чадамжийг илэрхийлдэг дохой байхгүй, биеийн хилэмж. Би өөрийнхөө номын хавц дээр энэ байрлалыг сонгож оруулсан байдаг нь өндөр чадамжтай гэж хүмүүст харуулах дохой өгж байгаа гэсэн үг. Хэнийг энэ лүү чиглүүл заах уу эсвэл ийм ром байрлалаар явах уу? Алгаа хитрхи ингэж харуулж хэрэггүй. Сайн уу гэвэл ямар байна? Тэр ингэж болох юм байна тий. Наа чи хамаагүй дээр байна тий. Ноён гайхамшиг бол гараа ингэж барьдаг, амандаа ойртуулна. Гэхдээ хорон санаатан шиг хурууга тогших хэрэггүй. Симпснийг хөө. Яг л тооцоол хийж байгаа юм шиг харагдаж байна тий. Муу арга зохиож байгаа юм шиг санагдаж байна тий. Тийм зүгээр ингээд хэвийн барьсан байхад л их сайхан харагдана. Энэ бол дотн харилцаа, итгэлцэл, манлайллыг илэрхийлдэг бие илэрхийлэмж. Тэгвэл харизм, дотн харилцаа, итгэлцэл эсвэл манлайлал маш өндөр үр дүнтэйг нь мэддэг хэрнээ яаж хичээсэн өөр чинь таалагддаггүй тийм дохионууд юу байна вэ? Дууны чанга сул байдал. Судалгаагаар чанга дуурж ярьдаг хүмүүс бусдад илүү нухастай харагддаг гэсэн. Гэхдээ л энэ нь надад тохирдгүй. Би тайзан дээр гараад хүмүүстэй би та нарт гэд ингээд надад аимшигтай санагддаг. Би тайзан дээр гараад маш их догтлсон үедээ ч гэсэн хашрахыг хүсдэггүй. Судалгаагаар тэднийг илүү найдвартай гэж үзсэн үү, чадамжтай гэж үзсэн үү? Чадамжтай гэж үздэг. Тэрхий зөөлөн өнгөөр яриад байвал итгэлгүй санагддаг. Энэ дууны өнгөний динамик, өөрөөр хэлбэл өөрийгөө илэрхийлэх гэсэн санаа нь дууныхаа чанга сулыг тохируулж сурах хэрэгтэй. Дууны өнгө аяс бол зөв мөч тоолоогоо өргөх. Яг зөв. Би яг уу хэрглэж дасдаггүй нэг зүйл байдгийн. Жишээлбэл би чам нэг юм хэлье. Амар чухал. Наад юусоо тохирдгоо. Тийм хүмүүс үнэхээр харизмтай санагддаг шүү. Хэрвээ чи дууныхаа өнгө аясыг өөрчлөлтийг нь зөв тааруулж чадах юм бол энэ нь гайхамшиг бүтээдэг. Манай уран элтгэгчдийн клубын анхны 10 хичээл дээр үүнийг чадварлаг харилцагч болох үднээс зааж исэн л та. Нэг дасгал нь дууны өнгө аясыг өөрчлөх замаар 5 минутын эхлэлийг тавих байсан. Ингэхдээ өөрөө хизээ зогсохоо, хизээ яриагаа удаашруулж, хизээ дууныхаа өнгийг дээш нь өргөх вэ гэдгээ тохируулж байсан. Яг үнэнийг төрөлхийн авьяастай хийдэг хүмүүс байдаг. Гэхдээ би биш байхгүй. Ийм учраас би подкаст хөтөлбөрөө YouTube сууг ажилладаг. Би ингээд YouTube дээр гарын хөдөлгөөн нөөрэ хуургаж чаддаг ч гэсэн хоолоогоо чөлөөтэй удирдах чадвар байдаггүй учраас яриа хийдэггүй гэсэн үг байхгүй юу? Гэхдээ л ингээ хайж болохгүй би энэ чадвараа өдрөөс өдөр сайжруулахар хичээж ажиллаж байгаа. Гараа ингээ ширээн дээр тавих нь зүгээр үү? Зүгээр сайхан тавь. Гараа дээш нь эргүүлээд харчвал яах вэ? Алгыг дээш харуулах нээлттэй адил уу? Доош харуулахыг ярилцъя. Судалгаа хийж байхдаа би маш гоё дохионуудыг хайж байсан. Тэгж ааны олсон. Би сайн ашиглацсан. Яг ашигладаг вэ штий. Би чадлаа штэ. Яг л найз зохинтой суугаад ярьж байгаа юм шиг аюу натурал байлаа.
Яг гоо нууцаа ярьж байгаа юм шиг. Сэтгэл догдолчлоо. Тэгэхээр ил та тэрний анзаардаг дохойнууд дуртай. Тэгээ улс төрч алдарт нь тухайл Бритни Спирс ч юм уу, Лэнс Армстронг ч юм уу те эднэрийн ашигладаг жишээг маш их харсан. Тэгээд би түүхэн жишээнүүдээс бас юу байна вэ гэд алдартай зургуудыг судалж агаад Леонардо да Винчигийн сүүлчийн оройн зоог зурагт нууц дохойнуудыг анзаарсан юм. Тэр зургийн зохиомжийг сайтар ажиглавал Есүс Христ яг голдон суудсан байдаг. Христ гараа ингээд барьцныг ихэнх хүмүүс анзаардаггүй. Нэг алган дээшээ, нөгөө алган доошоо. Тийм байна. Зүүн алган дээш арсан, харин баруун алган доор байна. Яг энэ үнэхээр сонирхолтой. Учир нь ихэнх хүмүүс үүнийг шууд л анзаарч хардггүй. Яагаад ингэж зурсан юм бол? Ямар учиртай юм бол? Алгаа ил гарга нээлттэй байлах нээлттэй байлыг илэрхийлдэг universal дохио. Бид ямар нэг зүйлийг хүсэхдээ яадаг үлээ? Алгаа дээш нь харуулад яг гуйдаг. Надад өгөөч. Бас хүнд юм өгөхдөө алгаа дээш нь харуулад өгдөг. Тэгэхээр энэ алгаа дээш нь харуулах нь авах болон өгөхд нээлттэй байгаагаа үзүүлж байгаа дохио юм. Харин алгаа доош нь харуулах нь давмгаал болон удирдан чиглэлэх байдлыг харуулдаг. Чи магадгүй өмнөх үеийн зарим нэг алдартныг санаж байгаа бол тэд үргэлж алгаа доош нь харуулсан дохио зангаа ашигладаг. Яагаад гэвэл энэ давмгаалагч дохио байхгүй юу? Хүмүүстэй тушаал өгөх, суу, чимээгүй. Гэхдээ гараа хааш нь харуулж байна, доош нь харуулж байна. Тийм биз? Нэг бодлын үл тоомсорсон. Тэр тусмаа хин нэгэн рүү чиглүүлж байвал тийм үү. Тэгэхээр яагаад энэ хоёр тохиог зэрэг ашиглаж байгаа юм гэхээр бие биенийгээ төгс тэнцвэржүүлж байгаа. Христ тэр зураг дээр хамгийн агуу, хамгийн харизмтай хүнээр дүрслэгдсэн. Тэгээд тэр юу хийсэн байвал дулаан уур амьсгал болон чадамж хоёрыг шууд утгаар нь гараар нь дамжуулж илэрхийлсэн байхгүй юу? Жинхэнэ харизм гэж энэ. Хэдэн оны зураг лээ? 1498. Вау. Тийм ээ. Тэгэхээр да Винчи үзэгчдэд тэр үнэхээр харизмтай хүн юм гэдэг дохио өгөхийн тулд энэ нууц гарын дохионуудыг хүссэн гэж бодсон. Дашрамт хэлэхэд үүнээс авах гол санаа бол чи бусдыг удирдах, үүрэг даалгавар өгөх гэж байгаа боловч хүнд муухай сэтгэл төрүүлмээргүй байх юм бол алгаа доош нь харуулад ярих хэрэгтэй. Гэсэ. Тий. Харин бусдын саналыг сонсох гэж байгаа бол алгаа дээш нь харуул. Яг ингэж нээлттэй байх нь хүмүүст маш их дотн мэдрэмж төрүүлнэ. Харизм яг ингэж илэрхийлэгдэх ёстой. Мөн түүнээсээ өөр нэг зүйл бол хэрэв чи зураг дээр Христийн эзэлж байгаа орон зайг хэмжиж үзвэл хамгийн их зайг эзэлж байгаа анхаарна. Чихний омог болон мөрний хоорондох зай хамгийн хол аа. Тийм байна. Тийм яг толгоогоо ингэ гэлжилгдсэн байдаг. Гэлжилсэн байгаа нь дотн байдлын дохио. Тэгэхээр зураг дээр хүмүүсээс толгоогоо хазаалахын зэрэгцээ нээлттэй байрлалыг хамт авсан цорын ганц хүн нь Христ. Тэгэхээр энэ нууц дохио цаана юу илэрхийлж байгаа гэхээр зургийг бүхэлд нь аймаа оруулж утга өгж байгаа. За Юдагийн хувьд гэвэл чи түүний түүхийн талаар юу ч мэдгүй байсан бол Юда бол хамгийн нууцлаг с ิจ гтэй байдлаар төрслөгдсөн дүр юм. Хэрвээ анзаарвал тэр гараа атгагдсан байгаа. Зурган дээр хүмүүсээс ганцаараа гараа таас атгаж өөрийгөө бусдаас тусгаарлсан байралтайгаа өмөл тэр шууд утгаараа биеэрээ биднээс буруу араа сууж байна. Өмнө ярилцсан ч ингэж зайгаа барьж холтох нь аюулын дохио гэж. Түүнийг хожим нь Христээс урах нэгэн гэдгийг илтгэж байна. Да Винчи үүнийг илэрхийлэхдээ нууц дохиог ашиглаж гарын натгуулж нүүрийг буруулсан. Вау. Миний үүнийг харуулж байгаа шалтгаан гэвэл бидэнд ийм дохионууд цаг үргэлж ирж байдгийг бид өөрсдөө анзаардаггүй. Өөрийнхөө YouTube суваг дээр улс төрчин биеийн хилэмжийг тайлбарласан бичлэгийг оруулсан сонгуулийн сурчлагын ганцхан зурагт хүртэл бидэнд илтгэж буй мянган дохио байдгийг бид мэддэггүй. Тэд ч бас мэддэггүй. Хурууга чимхэх. Чимхэх дохио. Обамагийн хөстэй. Тэр байнга ингэдэг байсан санагдах юм. Хамгийн хөвгчлөлтэй нь Обама өмнө хүмүүс рүү хурууга чичил заадаг байсан. Гэтэл хинч бусдад чичлүүлэх дурггүй штэ. Яг л би чиний юу гэж зааж үгүй гэж байгаа юм шиг те. Тэгэхээр миний бодлоор хин нэгэн түн зөвлөгөө өгсөн байх. Учир нь тэр хизээж дахиж хүн рүү чичлээгүй зөвхөн хурууга чимхдэг болсон. Энэ хурууга чимх нь үнэхээр ухаалаг дохио. Учир нь барууны соёлд энэ бол сайн байна. Сайн байна, таалагч гэсэн утгатай. Яг л сошиал дээр лайк дардаг шиг. Бидний байнга хардаг зүйл лайк, share, subscribe. Тэгэхээр энэ чимхэх дохио бол эрхийн хурууга дээш харуулах дохионы нэг хувилбар. Түүнийг ингэх бүрт хүмүүст гараа тас атгаагүй гэсэн сэтгэл төрдөг. Тайван байдаг. Эрхийн уруу нээлттэй байгаа. Учир нь тэр бүх зүйл зүгээр сайн байна гэж хэлж байгаа юм. Үүгээрээ тэр бас үгээ хүчрхэгжүүлдэг. Яг л тодруулагчаар зурж байгаа юм шиг те. Үүнийг сайн санаж яв гэж байгаа юм шиг. Тэгэхээр би нэг Обамаг дуурайж үзүүлээ л да намайг шоолохгүй бол. Зүгээр штий.
Би хүнийг сайн дураад чаддгүй ч Обамагийн нэг зүйл үнэхээр сонирхолтой байдаг юм. Обама ярихдаа өгүүлбэрийнхаа төгсгөлийг дандаа доош нь унгааж ярьдаг. Өмнө асуух аялгаар өгүүлбэрийг дээш нь өргөх тухай ярьсан. Тэгвэл Обама өгүүлбэрийнхаа төгсгөл дандаа доош нь унгааж тууж хэлдэг. Өгний төгсгөлийг ингэж доош нь унгааж хэлэхэд маш их хэрэг мэдлэлтэй албан ёсны сонсогддог. За би дуурайж үзүүлье. Sasha, Malia, it's very important that what we do today is going to be remembered forever. And if we don't do those things, we are going to be in deep trouble. Яг ингэж ярихад намайг илүү чигтайв сонсож байгаа үстэй. Тэглгүй явах тий. Тийм учраас энэ хоолой аялах түүнд маш том давуу тал болсон. Яг л ярьж байгаа зүйлээ бүрэн мэдж байгаа өндөр чадамжтай хүн шиг. Ийм илүү эрх мэдэлтэй, илүү өөртөө итгэлтэй. Гэтэл ингэж яриул яах вэ? Саша, Малия, би та нарт үнэхээр чухал зүйл хэлмээр байна. Ирээдүйн төлөө хийх нь чухал биз дээ. Ингэж яриул яах вэ? Тийм учраас энэ хоолой аялах түүнд маш том давуу тал болсон. Амныхаа хөндөд муу ярихдаа маш их цай гаргадаг байсан. Амныхаа гол хэсэгт их цай гаргаж хоолойныхоо гүнээс ярьдаг болохоор хоолойн цар хүрээнд гүн өтгөн хоолойтой сонсогддог. Энэ нь түүнд чадамжтай юм шиг сэтгэл өгдөг. Үнэхээр сайн дурлаа шүү. Надад таалагдлаа. Баярлалаа. Гэ үнэхээр гоё ялла нэрээ. Түүний энэ гүн намуухан өнгө нь хүмүүс таалагдж байгаа. Тэгэхээр энэ хоолойгоо удирч сурах маш чухал. Номонд олон гайхалтай дохионууд байна шүү. Зогсолтын хүч гинэ үү? Би өмнө нэг алдаа гаргадаг байсан юм. Дараагийн өгүүлбэр рүүгээ зогсохоос өмнө өгүүлбэрийн төгсгөл төр зогсолт хийдэг байсан мó. Тэр нь миний яриаг сарниулдаг байсан. Хүмүүсийн гаргадаг нийтлэг алдаа бол санаагаа хилээд өгүүлбэрийн төгсгөл зогсолт хийж дараа нь үргэлжлүүлж ярих гад байдаг. Гэвч хэрэв чи зогссон бол хүмүүс чиний яриаг дуусчлаа гэж удаа тасалчдаг. Үүний оронд хүчтэй зогсолт гэж нэрлэдэг аргыг ашигла. Хүчтэй зогсолт гэдэг нь чухал зүйлийг хэлхийнхаа өмнө түр пауз авахыг хэлж байгаа. Өгүүлбэрийн төгсгөлт нь шүү. Биш ээ. Өгүүлбэрийн дунд яг нэг чухал зүйл хуваалцахаас өмнө зогсох юм байна тий. Яг үнэн. За би та нарт үнэхээр чухал зүйл хэлмээр байна гэдэг шүү. Яг ингэн гэсэн үг. Хүмүүсийн гаргадаг алдаа бол энэ. Хүүхэд наснд минь үнэхээр чухал зүйл тохиолдсон юм. Би та нартын тухай ярмаар байна. Би тэр үед гэж ярих юм. Инхээр сонсож байгаа хүмүүс нь би одоо ярих уу чамаас өөр асуух уу гэж эргэлзэж хэлдэг. Энэ нь ярианд тодорхойгүй байдал үүсгдэг бол оронд нь ингэж хэлэх хэрэгтэй. Би өөрийнхөө хүүхэд наснаас үнэхээр чухал нэг зүйл хуваалцмаар байна. Илүү сонирхолтой сонсогдохгүй байна гэж үү? Учир нь хүүхэд насны түүх юм уу юу юм бол гэж бодоод хин ч яриагч нь таслах хүртэл төрөхгүй. Энэ бол маш нарийн агсан төвшний зөвлөгөө. Номын бараг төгсгөл хэсэгт байгаа л да. Үүнийг ашиглаад үзээрэй. Химнэл. Тийм. Дууны чанга сул. Дашрамт хэлэхэд Обама үүнийг үнэхээр гайхалтай хийдэг байсан. Тэр нэг санаагаа хэлчээд хоолойныхоо гүн өнгөрөөр шилжин энэ улс оронд хэрэгтэй байгаа зүйл бол илүү дээр систем гэж хэлдэг. Үнэндээ тэр яг нарийн зүйл хэлээгүйч цаашдаа юу хин вэ гэдэг ингээ хүмүүс сонирхож хэлдэг. Юу хэлэх нь биш, яаж хэлэх нь гэж. Юу хэлэх нь ч гэсэн маш чухал л да. Тэглэг өөртөө итгэлтэй байх. Яг номын сүүлийн бүлэгт бид үг ярианы тухай ярих хэрэгтэй болсон. Учир нь номын ихэнх хэсэгт үгэн бус харилцааг ярьсан шүү дээ. Тэгэхээр хэрвээ чи амжилтанд чиглэсэн үгсийг хүчтэй зогсолт болон сүмбэр байралтай хойшлуулж чадвал дэлхийн ертөнц чинийх л гэсэн үг тийм биз дээ. Тийм шүү дээ. Яг зөв. Би нэг зүйлд маш их итгэдэг юм аа. Бидний хийж чадах хамгийн чухал зүйл бол дэлхийн ертөнцид ямар ч муу юм тохиолдож болно шүү дээ. Эсвэл бидний хувийн амьдралч тэр юм уу. Тийм муухай зүйл тохиоллоо гэхэд биднийг зовоож байгаа, эмзэг байдалд оруулж байгаа, эсвэл хитэх баригдмал байлгаж байгаа зүйлсүүдийг эдгэх, сэтгэлийн шархтаа бол тэрийг ангаах, траумагаа эмчлэхэд суралцах явдал юм. Бид тэдгээр хэцүү үедээ хитрхи бухимдаад хэлэх хүсээгүй үгээ хэлээд хажуудах хүнээ гомдоогоод дараа нь тэр хийсэн үйлдээ харамсдаг шүү дээ. Өнгөрсөн үеийн дурсамж, өвдөлт, бухимдал ер нь юу ч байсан. Бүгдийг нь эдгэх нь бидний хийж чадах хамгийн хүчрхэг зүйлсийн нэг юм. Өөрийнхөө байгаа байдалдаа өөрийнхөө зан хоолойнд, дүр төрхөнд бүрэн итгэлтэй тухтай байж сурах хэрэгтэй. Дээл Карнегийн хэрхэн найз нөхдөд болж бусдад нөлөөлөх вэ гэдэг ном байдэн шүү дээ. Тэр номон дээр хүмүүстэй нийгмийн харилцаа тогтоож сурахад маш чухал зүйлсүүдийг зааж өгсөн байдаг. Амьдрал дээр ч гэсэн бид өөрсдийн харилцаа бусадтай хэрхэн холбогдож байгаагаа биднийг итгэж болох үнэн үгүй юу гэдэг таньж мэдхээсээ шалтгаалаад бусдыг өөрийнхөө талд оруулаад өөртөөгөө хамт нэгэн зорилгын тулд ажилдаг болвол эсрэгээр
бүгдээрээ түлхэж бас чаддаг. Тэгэхээр энэ ном таны судалгаа бүтээлүүд маш олон хүн түүний дотор надад ч гэсэн үнэхээр хүчтэй нөлөөсөн. Би үнэхээр маш их хүнийг энэ номыг уншаад их зүйлийг сурч аавна гэж бодож байна. Хүмүүс таныг өөрт нь хэр зэрэг санаа тавьж байгаа мэдхээс нааш таны хэр зэрэг мэдлэгтэй байгаад хамаагүй гэдэг ишлэлэдэг. Миний амьдралыг өөрчилсөн ишлэл. Чи магадгүй бусдаас арай бага чадвартай, арай бага ухаантай байж болох ч хэрвээ бусдыг чин сэтгэлээсээ ойлгож тэдэнтэй холбогдох чадвартай болвол Тэгж хүн бүхэнд хамаатай. хол явах болно. Би чадвартай байх хэрэгтэй гэдгийг би мэднэ. Бас өөрийгөө улам чадамжтай болгохын тулд шинэ чадварууд их хөгжүүлэх хэрэгтэй гэдгийг ч мэднэ. Гэхдээ энэ ном таны ажил үнэхээр үн цэнтэй гэдгийг хэлмээр байна. Биеийн хилэмж, харьяасантай харилцааны нууц хилийг эзэмших нь жижиг дохионууд гайхалтай нөлөө гэх Ванесса Ван эдвардсын ном. Би хүн бүрийг энэ номыг аваасаа гэж хүсэж байна. Найз нөхөдөө, гэр бүлийнхэнтэй тэдэн дунд арай дотгошоогоо ч юм уу те хүмүүстэй харилцахдаа асуудалтай эсвэл сандруу тийм найз байвал тэдэндээ хэдэн хувийг өгөөд бэлгэлчих. Харизан бол супер хүч. Зөв ашиглаж чадвал үнэхээр супер хүч мөн. Хэрвээ чи үүнийг буруугаар ашиглах юм бол амьдралын айл нэг мөчөд болохгүй гэдэг сурамж авах болно. Тийм учраас хэрвээ чи өөрийн харизмыг даруй төлөв байдалтай хамт хосуулж чадах юм бол дэлхийн ертөнц чиний хосно л гэсэн үг юм. Гэхдээ би энэ номонд үнэхээр сэтгэл өндөр байгаа шүү. Намаа улам гүнзгийрүүлэн уншиж энэ ярилцлага руугаа дахин эргээд дахиж илүү судлахыг хүсэж байна. Хүмүүс энэ номыг аваасаа гэж чин сэтгэлээс хүсэж байна. Тийм болохоор scienceofpeople.com вебсайтаар таныг дагаж бодлох бөгөөд тэд маш их гайхалтай цахим тохиомжтой бас байгаа. Тэдгээрийг уншаарай гэж зөвлөж байна. Таны YouTube сувагч гэсэн үзэхэд үнэхээр урамтай, сонирхолтой байдаг. Номонда багтааж чадаагүй хитэн зүйл байсан юм. Учир нь тэд дэндүү визуал буюу зургаар харуулахгүй бол үгээр тайлбарлахад хэцүү байсан. Тиймээс хэрэг үзэхийг хүсвэл бид Дуэйн Джонсон биеийн хилэмжийг задлж харуулсан байгаа. Рокийн хідэн 10 зангааг үзэхийг хэн хүсэхгүй байх лээ. Бритни Спирсийн хувьд бүр гүнзгий дүн шинжилгээ хийсэн. Мөн Морган Фриман Холланд тэр хүчрхэг чадлыг яаж гаргадаг тухай гүнж Дианагийн юунд биднийг тийм их татдаг байсан бэ? Justin Bieber гэх мэтчлэн зөндөө олон сонирхолтой дохиог оруулсан байгаа. Энэ Science of People дээр байгаа юу эсвэл YouTube дээр болон Science of People дээр байгаа. Бас бид хоёрын ярилцлага ч гэсэн тэнд орсон байгаа. Сүүлийн хоёр асуулт байна. Хамгийн эхлээд Ванесса таныг үргэлж итгэвчтэй байж өөрийгөө дайчилдаг чинь талархмаар байна. Харилцааны үед баг зэрэг эвсэлгүй өссөн гэж боддог ч гэсэндээ хаалттай хүмүүсийн хувьд өөрийгөө ил гаргаж, камерын урд байж, тайзан дээр гарч үг хэлж, мөн энэ бүхнийг судалж, дараа нь өөрийн бүтээлээ бусадтай хуваалцна гэдэг маш их зориг шаардах ажил гэж би хувьдаа боддог. Тэгээ бас үнэлдэг. Ангаалт. Тэглэгээ авах өөрийгөө идэх нь маш чухал. Гэхдээ таны туусан энэ аялал таны үргэлж урагшилж, энэ бүтээлээ хүмүүст хүргэсээр байгаа чинь үнэхээр урам зориг өгч байгаа шүү. Тийм учраас энэ асуултыг өмнө асууж ирсэн ч гэсэндээ 3 үнний асуулт гэдэг манай нэвтрүүлгийн болон эхэлж байна. Олон жилийн дараа хүмүүс бидэнд төгсгөл ирдэг шүү дээ. Амьдралын чинь сүүлчийн мөч тохиолоо гэж бодоход энэ дэлхийн ертөнцид ердөө 3 сургамж үлдээж чадхаар байсан бол энэ юу байх вэ бэ? Хуурамч дүрсгэхэд амьдрал дэндүү богино. Өөрийнхөө жинхэнэ мөн чанарыг ол, хуурамч дүрээсээ сал, харизмд маш олон төрлийн өрмөц өнгө төрх байдаг. Чи заавал ойрлсон цоглог экстраверт байх албагүй. Чи магадгүй гүн ухаандлан чадварлаг мэдлэгтэн эсвэл чимээгүй хэрнээ хүчрэхэг удирч болж болно. Инэрэнгүү эдгээгч байж болно. Эдгээр нь бүгд харизмын төрлүүд юм. Тэд өөр өөрийн өнгө төрхтэй байдаг. Тэгээд хамгийн сүүл таны үгс асар хүчтэй шүү. Биеийн хилэмж дохионууд хүчтэй. Бид ганцхан үгээр бие махбодыг өөрчилж чадна. Тиймээс хэлж буй үгтэй дандаа сайн сайхны түгээгээрэй гэж хэлмээр байна. Үнэхээр гайхалтай. Тэгвэл хин нэгэн сайн сайхны түгэж чадах хамгийн хүчрэхэг үг юу вэ? Би бол талархал гэж бодож байна. Та хүн чин сэтгэлээсээ баярлалаа. Би үнэхээр талархаж байна гэж хэлэх бүр тэдэнд хүндэтгэл бэлгэлж байгаа бөгөөд үүнээсээ өөрөө ч талархал мэдэрч чадна. Хоёр талдаа ийм ижил эерэг нөлөө үзүүлдэг үгийг би өөр мэдэхгүй байна. Тэгэлгүй байх вэ? Тэгэхээр би яриа талархлаар өндөрлж болох уу? Би танд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Учир нь миний карьерийн хувьд маш том эргэлтийн цэгийг үүсгэсэн бөгөөд надад итгэсэн хүн. Та миний үгийг чин сэтгэлээсээ сонсож миний бүтээлийг бусдад хүргэсэн. Энэ бол миний карьерийн эргэлтийн цэг байсан. Та намайг подкаст хийлгэж сургасан. Аюулгүй орчин зайж хийж болдог гэдгийг ойлгуулсан. Уул нь би үүнээс айдаг байсан юм. Баярлалаа. Үнэхээр их баярлалаа. Танд ч гэсэн баярлалаа.